Үс бол ер нь үндсэн 3 давхаргаас тогтдог. Тийм ээ? Хайрцлаг, холтцлог, тархилаг гэдэг давхаргууд байдаг. Хайрцлаг давхарга нь бол үндсэндээ үсийг гадны нөлөөнөөс хамгаалах юм зориулттай. Холтцлог давхарга дундлын хамгийн том хэмжээтэй давхарга. Энэ давхаргад бол одоо үсний бүтц буржгар үстэй байх уу, шулуун үстэй байх уу тий. Бас ямар өнгөтэй байх вэ гэдэг нь их чухал яг хамаарч идэг давхарга байгаа. Тархилаг давхарга үсний уудан цараасаа үс өөрөө тархилаг давхаргаараа дамжуулан шимт хижээлийн 98%-ийг татж авч амьдарч ургаж байдаг. Тэгэхээр үсний уудан цар дотор үсний амьдрал явагддаг. Сайн байцгаана. Өнөөдөр подкастыг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За та подкастаа үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувагт subscribe гэсэн товчон дээр даарчаарай. Ингэснээр бидний танд хүргэж бэлдэж байгаа энэ чухал эрүүл мэндийн дугаарууд цаг алдалгүй хүрээд мэдээлэл өчтдөг байх болно. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн маш чухал дугаарыг танд хүргэхээр бэлдсэн байна. Тэгэхээр үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг. Тэгэхээр өнөөдөр үсэндээ анхаардаг, за үсний эрүүл мэндийн талаар илүү мэдхийг хүсэж байгаа. За яг үссээ ерөнхийдөө ингэчүүл зүгээр юм байна да гэдэг тэр талын ойлголтуудыг та бүхэн маань эмэг цэгцтэй авах болно. Тэгэхээр өнөөдөр та болон бидэнд эрүүл мэндийн одоо энэ цуврал зөвлөгөөг өгөхөөр одоо маш чухал зочин хүрэлцээрсэн байгаа. Монкрем компани үүсгэн байгуулагч, химийн ухааны доктор Уран Чимэг гэж хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Ажлын туршлагаас яриагаа эхлэе гэж бодож байна те. Та химийн ухааны доктор хүн. Дээрээс нь Монкрем гэдэг маш том одоо компаниг бас үүсгэн байгуулсан ийм хүн байж байгаа. Тэгэхээр яг анх химийн одоо салбар руу химийн ухаан руу одоо шимтэж суралцах болсон тэр одоо зүйлээс ойл яриагаа эхлэе. Анх бол би эмч болъё гэд хими бэлдээд, хим физикийн чиглэлээр бэлдээд эмч болъё гэсэн зорилготойгоор ангаахын дэдэд конкурс өгсөн. Тэгээд ер нь 50 оноо авахс 49-ийг аваад тэгээд ер нь нэлээд дээгүүр жигсаад тэгээд тухайн үед яг би миний нөгөө сонирхож байсан эмчилгээний анги байхгүй. Гадаадд гэж сонирхож байсан. Тэгээд эмчилгээний анги нь болохоор Германд байгаа гэд. Тэгэхээр н Герман яагаад чинь те хүүхэд байсан болохоор их л хол нөгөө буураа ээжийнхаа захиасаар их л хол явъя гэд. Ингээд Чех гээл тэгсэн чинь нэг содон сонсогдчихсэн. Тэгээд нөгөө яг тухайн мөчөд одоо яг химийн анги аваад л тэгэл ингээл Чех улсад хим технологийн дээд сургуулийг төгссөн. Тэ. Ер нь бол ингээд сургуульд байхдаа Чехэд бол ийм 3 дугаар курсээс эхлээд дадлагын ажлууд их явдаг. Тэгээд Чехийн одоо нөгөө Астрид гэдэг нүүрний тос байдаг монголчууд бас мэдэндээ. Тэгээ Астрид Праха гэдэг үйлдвэрт энэ дадлагын ажил хийх бас завшаан таарсан. Тэгээд Чехийн нөгөө улсын үйлдвэрийн газар Арома гэдээсэн. Нөгөө үнэртэн хүнсний болоод гоо сайхан үнэртэй идэх газар тэнд бас дадлах их боломж олдоод. Тэгээд ер нь яг тухайн үедээ л яг бодож эхэлсэн байхгүй юу. Монголд яагаад ийм юм байдгүй юм бол гэд. Тэгээд зуныхаа амралтаар Монголд ирэхээр нэг Германы импортын нэг 2 төрлийн шампунь байдаг гэсэн. Өндөгний шартай гэд нэг тийм ургамлын гаралтай. За тэгээд өөр юм байхгүй Монгол үйлдвэрлэгч нар гэж тухайн үедээ байгаагүй. Тэгэл ер нь 4-р курсээс эхлээл яг шийдсэн байхгүй юу. За Монголдо очоод нэгэнт энэ мэрэгжлийг эзэмшиж байгаа юм чи Монголдо очоод ингээд сайхан үйлдвэртэй болъё гэсэн тийм хүүхдийн дэврэн хүслээр л тэгээ шийдэжсэн. Тэгээд дараа нь Монголдо төгсөж ирээд эрдэм шинжилгээний байгууллагт 5 жил ажилласан. Тэгээд ихтэй бас энэ гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд эрдэм шинжилгээний байгууллагт ажиллаж байхдаа одоо Польш улсад Флорина гэдэг том үйлдвэр байдаг. Тэнд бас дадлах их нэлээд урт хугацааны дадлах их бас боломж олдож байсан. Тэгээд 2000-ад оны үед бол бас ингээд нөгөө юуны Солонгосын Аморе гэдэг том корпорац байдаг штэ. Дэлхийн те одоо брэндүүдийг үйлдвэрлэдэг. Тэнд бас танилцах аялал хийх, танилцах уулзалт хийх боломж тохиолж байсан. Европод гэдэг юм бол нэлээд хэд орноор явжсаж байсан. Тэрэн дундаа одоо Францын Герлайн гэдэг алдартай компани байгаа шүү дээ. Тэр компанитай танилцаж бас туршлага солилцох боломж олдож байсан. Тэгээд 2006 онд эх орны ургамал амьтны гаралтай түүх хийдэг, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гээд өөрийнхөө хийж ирсэн эрдэм шинжилгээний ажлаар докторийн зэрэг хамгаалсан.
эх орондоо ургаж байгаа Тийм. шимт ижилттэй ургамлыг гоо сайханд ашиглах юм биш үү? Тийм. Тэрэн дээр бол миний судалгаа хийжсэн зөндөө олон ургамлууд биелдэ. Тэрэн дотроосоо яг бүтээгдэхүүн болсон бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийсэн нь бол халгаа байсан юм. Тэгээ ургамлын төрлөөсөө халгааг сонгоод амьтны гаралтай бүтээгдэхүүн түүхийд гэдгээс бол ингэний сүг сонгож авч ингэж ажиллаа хийж докторийн ажил хийжсэн. Докторийн сэдв бол их сонирхолтой ш. Тэгэхээр таны яг одоо өөрийн чинь одоо хийсэн үүсгэн байгуулсан компанитай яалтчгүй ажил бүх юм чинь холбогдоод явж байна л та тий. За тэгэхээр би бас нэг зүйлийг таныг сая орж ирэхээс эхлээл анзаарлаа л та. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүний насыг бас асуух жоохон соёлгүй гэдэг. Гэхдээ ерөнхийдөө таны нас бол 60 гарсан гэж би сонсч байсан. Тэгэхээр 60 гарсан хүний одоо манай ойр дотны хүмүүсийн үс бол маш их цагаан одоо бууралдсан харагдаж байгаа. Тэгэхээр таны үс одоо ингээд бодоггүй байгаах тийм мэдээж. Тий. Би ер нь үсээ боддоггүй. Тий. Яагаад гэвэл энэ нөгөө залуу байхдаа, оюутан байхдаа тэрний дараа энэ төр бол бодож исэн. Сор тавиад бодож исэн. Тэгээд будагны хор холбогдлыг ойлгоод ингээд л ер нь будгаа байсан. Тэгээд таних яг ерөөхдөө үс арчилгаандаа илүү байгаад байна уу? Эсвэл хиймч хүн учраас яг бүх нарийн ширээ юм сайн ойлгоцсон байгаа бах. Тэгэхээр яг та үсээ нэгч будаагүй байж ич таны үс одоо яг үнэндээ бараг одоо манай үеийн залуучуудын үс шиг байгаад байгаа байхгүй ийм гоё одоо баг зэргийн жоохон буурал нэмэгдэж штэ. Тэгэхээр энэ арчилгаанд илүү байгаад байна уу? Эсвэл удам нөлөөлдөг юм байна уу? Та энэ талаар судалж үзсэн үү? Үзсэн. Ер нь бол бид нар нэг ийм үс бууралдах шалтгаан гэдэг эрдэм шинжилгээний судалгаа хийсэн. Монгол Улсын их сургууль, Ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмтдтэй. Тэгээд ямар шалтгаанаас ингээд үс бууралддаг юм болоо гэсэн чинь удамшил бол нэг шалтгаан мөн. Гэхдээ хамгийн гол шалтгаан бол биш. Удамшлаас өөр шалтгаанууд бас байж тээ тий. Одоо ингээл нөгөө амьдралын буруу хөвшил, эрдэсийн дутагдал, агаарын бохирдол, тийм ээ? Амьдралын буруу хөвшил. Тий. Нойр хоолны дэглэм байгаа, компьютерийн хит хэрэглээ. Тэгээд удамшил бас мэдээж байгаа. Эрүүл мэндийн шалтгаан бол бас байна. Буралтахад удамшил бол 5 дугаарт нь орж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүр сүүлд орж нэлийн сүүлд рүү шүү дээ. 10-аад шалтгааны ер нь 5-д нь удамшил орж байгаа. Тэгэхээр миний яг энэ үсний нууц гэх юм бол арчилгаанд байгаа гэж бодож байгаа. Тий. Яг үс бууралдах шалтгааныг ингээд судлаад явж хахад ер нь үсийг бол арчилж болно. Тэгээд залуугаар нь удаан хадгалж болох юм байна. Тэр бол яг ингээд өдөр тутамдаа ч юм уу энэ үс арчилгааны бүтээгдэхүүний одоо орц найрлага их чухал хамаатай. Тэгээд хийм будагны одоо хийм будаг хийлэхгүй байх нь их чухал байт юм билээ. Тэр талаар би бас илүү тодруулалт танаас асууя гэж бодож байгаа. За тэгэхээр өсвөл тодорхой хэмжээний тэр бууралдах хүмүүс дийлэнх нь удамшил руугаа л бас буруу өгөөддөг бол эн чинь бүр дундах шалтгаан нь шүү дээ. Тэгэхээр наана нь өөрөөс хамаарах маш олон шалтгаан байгаад тэр шалтгаануудаа та өөрөө хэмч хүн учраас мэдээд тэр тал руугаа илүү ингээд аргаа одоо сайн нарийсгаж мэдж одоо амьдрал хэмээг болгосон учраас яг энэ одоо таны бодитоор харагдаж шүү дээ. Ер нь бол хүн гоо сайхны эмчээс орохоор тухайн хүний гоо сайхан хардаг. За тэгээ үс ярьж байгаа бол угаасаа хүн таны шууд үсийг л харах байх. Би яг таныг подкастын зочноор урьхаас өмнө яг бичлэгүүдийг чи үзээ. За энд одоо өмнөх бичлэг юм чи одоо бас арайч бууралдсан байх. Эсвэл үсээ будсан байх гэж бодож исэн чи яг сая ингэж бодтоор харахад бол үнэхээр гайхалтай санагдчихээн л та. Тэгэхээр өөрөө та бол нэлээд гоё үлгэрч шиж хүн учраас өнөөдрийн зочин маань манай үзэж байгаа хүмүүс ч гэсэн ямар хүн урьсан өөрөө ямар үлгэр дүрэлсэн гол мэдж байгаа. За тэгвэл хоёлаа үсний бүтцийн талаар бас ярилцъя те. Ер нь эрүүл үс гэдэг зүйл ямар одоо бүтцтэй байх юм? Яаж ч ер нь бол эрүүл үс байх боломжтой талаар хоёлаа яриага эхлэв. Үс бол ер нь үндсэн 3 давхаргаас тогтдог. Тийм ээ? Хайрцлаг, холтцлог, тархилэг гэдэг давхаргууд байдаг. Хайрцлаг давхарга нь бол үндсэндээ үсийг гадны нөлөөнөөс хамгаалах юм зориулттай байдаг. Холтцлог давхарга дундлын хамгийн том хэмжээтэй давхарга. Энэ давхаргад бол одоо үсний бүтц буржгар үстэй байх уу, шулуун үстэй байх уу тий. Бас ямар өнгөтэй байх вэ гэдэг нь их чухал яг хамаарч идэг давхарга байгаа. Тархилэг давхарга гэх юм бол хамгийн дундлын давхарга. Тархилэг давхаргаас одоо энэ ууданцараас үсний ууданцар гэдэг байгаа шүү дээ. Үсний ууданцараас үс өөрөө тархилэг давхаргаараа дамжуулан шимт хижээлийн 98%-ийг татж авч амьдарч ургаж байдаг. Тэгэхээр үсний ууданцар дотор үсний амьдрал явагддаг гэсэн үг. За эрүүл үс бол нэг ууданцар дотроос 3-5 үс
гарсан байдаг. Тэгээд байгалийн өнгөөрөө гялалдсан тийм шинж тэмдгүүдтэй байх ёстой. За ер нь үсний бүтэц гээд асуусан. Тэгэхээр ер нь 90 хүртэл хувь нь кератин ураг, 10% нь ус. Тэгээд нэг 2 орчим хувь нь бол липид буюу тос. Тэгээд эрдэс агуулгдсан ийм бүтэцтэй байдаг ус өөрөө. Тэгэхээр үсний эрүүл мэндийг хангах үднэс бүтэцийг мэдээж маш сайн байдчих ёстой байна. Дээрээс нь мэдээж бүтэцийг мэднэ гэдэг чинь бас үсийг хамаагүй бодохгүй тий янз бүрийн хийм хийлгэхгүй ч гэдэг юм уу. Бас үсний тэр уутан цэрийг маш сайхан цэвэр байлгах, эрүүл байлгах маш олон зүйлүүд байгаа. Тэрийг хоёлаа бас ярилцсан. За тэгвэл үс ерөнхийдөө яагаад ундгийн? Ер нь үс яагаад эрүүл одоо бүтцээ алддгийн бэ гэдэг шалтгаанууд та яг одоо харахад ямар шалтгаанууд баг шиг байна? Манай эрдэмтдийн түрүүн хэлсэн Монгол Улсын их сургууль, Ангаахын их сургууль, үндэсний их сургуулийн эрдэмтдтэй хамтарсан манай одоо эрдэмтдийн судалгааны баг бол ингээд үс унах шалтгааныг бас нэлээд судалсан. Ер нь одоо ч судалж байгаа. Тэгээд голлох шалтгаанд нь бол ерөөсөө бас эрдэсийн дутагдал орно. За тэгээд хүний амьдралын буруу хөвшил буюу одоо компьютерийн хит хэрэглээ, хоол нойрны дэглэм эднэр бол орно. Тэгээд бас насжилт, эрүүл мэндийн шалтгаан, одоо дааврын өөрчлөлт гэх мэт одоо энэ шалтгаанууд орно. Бас удамшил бас нөлөөтэй. Энд нөлөөтэй юу гэвэл бас нөлөөтэй байдаг. Тийм, уналтын шалтгаанд. Тэгээд ер нь бол яг энэ гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ, үс арчилгааны бүтээгдэхүүний хэрэглээ гэхүүдээ их хамгийн чухал голлох үүрэг гүйцэтгэдэг гэж байгаа. За үс уналтын гол шалтгаан нь бол үсний уутанцар дотор одоо нөгөө ус төрөгчийн хитслийн агуулга өндөрчөөд одоо эсэлтэлтийн стресс гэдэг юм үүсдэг юм байна. Тэгээ эсэлтэлтийн стресс бол өөрөө үс хөгшрөх энэ процессын үрдэл болдог. Тийм. Хийм будагны хэрэглээ бол ер нь яг л халзралт, бууралталтын гол шалтгаан байдаг. Эсэлтэлтийн стресс гэдэг зүйлийг үүсгэж байгаа шалтгаанууд, гол шалтгаанууд нь бол одоо энэ өдөр тутмын одоо үс арчилгааны бүтээгдэхүүний хэрэглээ, тийм ээ. Бас одоо голлох шалтгаан нь бол хийм будаг. Тэг маш их хэмжээний хүчил төрөгчийн хит эсэл хэрэглэдэгчтэй айл айланд нь. Тэгэхээр энэ уутанцартаа энэ хит эсэлтэлт үүсээд ингээд үсийг бол одоо нарийсгаж байна, тий, хөшрүүлж байна, тий, унгаж байна. Үсээ боддгоо, үсэндээ хийм хийлэгдэггүй хүмүүс байлаа гэж бодоход одоо сүүлийн үед бас ингээд маш олон маркетингууд ороод ирсэн. Одоо яг хүмүүс сонголт хийхэд маш хэцүү болсон зах зээлийн үед одоо угаагаал үсэж ингээл угаагаал гоё болгон гэдэг маш хүчтэй тийм одоо хими орсны арилгатай одоо шампунь ч гэдэг юм уу тэр одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд үсэнд бас яг таньсан хэлдгээр эсэлтлийн стрессийг үүсгэж болох уу? Болно. Ер нь үс эрүүл байхын гол хүчин зүйл бол одоо хуух цэвэрхэн байх. Ялангуяа одоо хуухчин болохоор ингээд уутанцараас бүтцэн байгаа штэ. Хууханд бол уутанцар байж идэг. Тэр уутанцарууд бол харьцангуй цэвэрхэн байх хэрэгтэй. Уутанцараас л одоо ус өөрөө ургаж гарч байгаа. Тэгээд уутанцар чинь болохоор ингээд энэ хуухандаа бэхлэгдсэн хялгсан судасуудаараас тижилээ авч идэг, шим тижилээ авч идэг. Тосны булчирхай бас нөлөөлдөг, тийм ээ. Тий холбоотой байж идэг. Ийм систем шүү дээ. Тэгэхээр ер нь хамгийн гол үс арчилгааны үндэс бол юу гэхээр зэрэг цэвэрлэгээ. Уутанцрын цэвэрлэгээ. Тэгжээж нөгөө шимт бодисуудыг авах, тий, бодисын солилцоо идэвчих юмнууд бол явагдана. Хоёрдугаар шатнд гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөөтэйгүр одоо энэ үс арчилгааны бүтээгдэхүүний нэг сонгохдоо хэрэглэгчд маань одоо орц найрлагыг маш сайн одоо судалж мэдэж, тий. Энэ орц одоо юу гэсэн үгийн ямар гарал үүсэлтэй юм те гэдгийг бол сайн судалж мэдж өөрсдөө сонголтоо хийх нэг чухал байдаг. За бид хэд үсний будагны талаар бас илүү асуумаар байна. Өнөөдөр манай подкастыг үзэж байгаа залуучууд ер нь одоо үзэж байгаа бас настай хүмүүс их байдаг. Тэр хүмүүс яах вэ гэхээр үсийг бол маш ихээр бодуулж байгаа төвшний хүмүүс байгаа шүү дээ. Нэгдүгээр залуучууд нь гоё одоо хар үстэй байсан ч гэсэн нөгөөдхөө нөө солонгос ч юм уу эсвэл гадны орны одоо залуучуудыг одуудыг дуурайгаад үсээ янз бүрээр будаж байгаа. Энэ нэгдүгээр таны сайн хэлдэг нь эсэлтэлтийн процессыг өөртөө үүсгээд штэ. Хоёрдугаарт нөгөө настай хүмүүс маань
үс нь хит их өндөр бууралтаад эрт бууралтаад ирэхэд тэрнээсээ санаа зовоод үсээ бодуулж байгаа. Энэ нь эргээд нөгөө нэг бүр илүү үсийг бууралтуулах, үсийн бүтцийг алдагдуулах шалтгааныг өөртөө бий болгож байгаа юм шүү дээ. За тэгвэл энэ үсний будагны одоо талаар би асуумаар байна л да. Сүүлийн үед нэг эрүүл будаг гэдэг нэг маркетинг яваад байгаа. За үсийг тэгвэл яг одоо та өөрөө сайн хэлнэ шүү дээ. Химийн ухааны доктор хүн яг залуу наснда өөрөө яг тэр талыг сайн ойлгоогүй байхдаа үсээ бас будуулж тухайн модыг дагж ирсэн бол яг гол утга учирыг ойлгоод ирсэн үедээ үсээ будуулах огт болсон гэдэг. Тэгээ та өөрөө яг одоо байгаа байдлаа харахад бол яг өөрөө үлгэрч болсон байна шүү дээ. Тэгвэл ер нь үсний будагны талаар та ер нь химч хүн учраас энэ яг үсний нөө давхаргуудын алинд нь очиж тэр будгийг бий болгоод идэв. Энэ үсийг яаж гэмтээгээд идэх юм? Эрүүл будаг гэж байдаг юм уу энэ талаар? Үсний будаг бол үсний будагны бүтц гэдэг юм бол одоо яг суур тос тэгээд будагч бодис будгийг нэвтрүүлэгч будаг төвжигч тэгээд нөөшлөгч үнэр гэсэн ийм үндсэн агуулгатай найрлагатай байдаг. Тэгээд энэ дээр бол хамгийн гол одоо хүний эрүүл мэндэд сөргөнөлөө бүхий одоо ингредиенцүүд нь бол энэ будаг нэвчүүлэгчтэй байгаа. Тэгээ будаг нэвчүүлэгч гэдэг нь бол одоо хайрцлаг давхаргыг түлээд холцдог давхар руу орж будгийг шингээж өгдөг. Нөгөө будагч бодисоо. За энд ямар бодисууд байна вэ гэхээр дээр үед бол одоо 2000-аад он хүртэл аммиакийг хэрэглэжсэн. Аммиак бол одоо их хортой бодис шүү дээ, тий? Одоо энэ элэг бөөрийн хор тавдруудыг үүсгэн, тэгээд амьсгалын замын зөрчим үргэлжлэл үүсгэн гээд. За одоо сүүлийн үед 2000-аад оноос хоошоо бас энэ үйлдвэрлэл хөгжөөд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд харьцангуй хор багтай одоо ингредиенцүүдийг хэрэглэдэг болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо моноэтанол амин гэж ийм одоо бодисоор орлуулж байгаа. Мөн бол амино одоо метил пропанол гэсэн энэ хоёр бодисоор бол хөвчлэн аммиакийг бол орлуулдаг. Гэсэн хэдий ч одоо энэ бодисууд нь бол өсний хуурайшилт, зочмог харшил үүсгдэг. Удаан хугацаагаар хэрэглээд байхаар. Үүнийг төгжигчээр бол одоо ус төрөгчийн хит эсэл орж байгаа. Тэгэхээр ус төрөгчийн хит эсэл гэдэг бол маш хортой элемент шүү дээ. Одоо амьсгал салстыг бас гэмт зочроодаг тий. Түлэгдэлт үүсгдэг гэж үздэг. Ариутгалын бодисд хэрэглэдэг шүү дээ. 3% хэрэглэдэг байхгүй. Гэтэл одоо энэ үсний будагт бүр 30-35% хэрэглэж байгаа байхгүй. Тэгэхээр түлэгдэлт үүснэ. Мөн түнчлэн одоо арьс салстыг гэмтэн зочмог үрсэл үүсгэн. Тэгээ амьсгалын замд бол маш их хортой. Тий үүсгдэг ийм юутай байдаг. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь нэгэнт одоо энэ будаг хийлгцэн хүмүүс бол будаг хийлгэхээ өмнөх арчилгаа будаг хийлгэсний дараа арчилгаагаа сайн хийгээд явах хэрэгтэй. Нэгэнт бодуулсан. Тэгээд буддаг тэр одоо химнэлээ бас удаашруулах хэрэгтэй. Улиралдааныг боддог ч юм уу тий. Тэгэхгүй бол энэ асар хүчтэй хорыг одоо уутан цараараа дамжуулаад мэдээж үсний будаг хийхэд чинь хууган төрөхгүй гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр уутан цараараа дамжуулаад цус руу авч байгаа. Хамгийн гол одоо хор тавдрууд үүсэт байгаа гинийг том шалтгаан байж магадгүй гэж ингэж судлаачд бол одоо судалж байна. Зарим одоо олон улсын стандартууд бол бас хэрэглэхийг зөвшөөрөхгүй бас нэгдлүүд бол бас байгаа. Тэгээд үсний будгийг бол дотор нь хоёр ангилж байгаа. Зах зээл дээр гарч байж байгаа. Тогтц сайтай будаг нь 70% эзэлж байгаа. Тогтц муутай будаг буюу одоо өдөр тутмын те зөвхөн одоо нэг арга хэмжээнд орохдоо харлуулцдаг те цагаан хэсгээ будчихдаг. Энэ будаг бол тогтц багтай будагт орно. Харьцангуй нөгөө тогтц ихтэйгээ бодоход харьцангуй хор багтай. Гэхдээ хор огт байхгүй гэсэн үг бол биш. Хор багтай гэсэн үг. Тэгэхээр ер нь айл болох үсээ одоо байглаар нь байлгаад бодуулахгүй байвал зүгээр юм ба шүү дээ. Тий. Ер нь бол яг ингээд зөв арчилгаа ялангуяа одоо тий тэр үснийхээ уутан цэрийг амьсгалуулад одоо зохих хэмжээний шимт хичээлтэй одоо бодисууд байна шүү дээ. Одоо эсэлтэлтийн стрессийг бууруулдаг одоо биотин, витамин B-ийн төрлийн витаминуудын антиоксидантууд тий. Антиоксидантууд байж гэн. Тэгээд одоо нөгөө нэг эрдэсүүд байгаа шүү дээ. Тий. Ашигтай эрдэсүүд гэдэг те цайр, цэс гэх мэтийн төмөр гэх мэтийн энэ эрдэсүүдээ яг зохих хэмжээнд те аваад авах юм бол үсийг бол бодуулаад авах шаардлага байхгүй. Тий.
Тэгээд ус будууснаас болоод бол ус маш их нарийсдаг. Нэг шим тижээлээ сайн авч чадахгүй байгаа болохоор маш их нарийсдаг. Тэгээд л ер нь халзралтын гол шалтгаан чинь л одоо энэ ус будснаас л болж байгаа шүү дээ. Аль хүсээ бодуулахгүй байвал зүгээр юм байна. Тэгээд манай үеийн залуучуудын хүүхдүүд ч одоо нэг 4-5 настай хүүхдүүд байдаг. Тэгээд одоо манай найз нөхөд хамаатан садны хүүхдүүд ч гэсэн ингээ очихоор үсээ бодуулсан хүүхд хүртэл байдаг ихгүй би гайхаад байдаг. Тэр бол бүр багаас нь те 4-5 наснаас 5-6 наснаас үсээ бодцсон байна гэдэг бол бас үнэхээр харамсалтай юм байна те. Тэгэхээр ээж аав нар ч гэсэн энийг үзчихвэл маш анхаараас. Тий. Ер нь яг ингээд нөгөө хүн чинь нөгөө мэдлэггүйгээсээ болоод тий алддаг штэ. Тэгэхээр ер нь л одоо энэ орц найрлагыг одоо ямар ч насны улсууд уншиж үзэх тий ямар одоо бодисны эрүүл мэндэд хор хөнөөлт юм бэ гэд тэрийг бид нар зайлшгүй авах шаардлага байхгүй. Бид нар угаасаа төрлөхөөрөө бид нар гоё сайхан байхаа эрхэмлэх хэрэгтэй. Тэгвэл тэр нь бол нэлээд урт удаан хугацаанд хадгалагдана. Тэгэхгүй одоо их сайхан үстэй байжгаад л хийм бодог хийлгээл ах юм бол тий удахгүй ус хожиж унаал тий шингрээл ингээл ирдэг. Тэгээд нөгөө ус их шингэн байхаар чинь илүү хөшин харагддаг шүү дээ. Тэгэхээр эрүүл арчилгаа бол их чухлаа. Ялангуяа хүүхдүүдтэй бол ер нь хийм бодгийг бол ойртуулдаггүй. За би нэг Солонгос явж ирсэн юм. Туршлага судлах ажиллаар. Тэгсэн чинь нөгөө Солонгос эрэгтэй хүүхдүүд нэг удам залгана гэж үздэг юм байна. Эрэгтэй хүүхдүүдээ. Тэгээд Солонгос одоо баатарлаг ир бол буржгар өстэй байдаг гээд. Тэгээ эрэгтэй хүүхдүүдтэй одоо 5 наснаас нь эхэлж хийм хийлгээд байдаг гэж буржгар болох гээд. Тэгээд их харамсалтай санагдчихсэн. Тухайн үедээ би бас хэлжсэн. Их харамсалтай санагдчихсэн. Тэгээд Солонгос хүмүүс чинь их халзралттай байдаг шүү дээ. Магадгүй яг энэ тэр буруу одоо шийдвэрээс болоод ингэж халзардаг байж бас магадгүй. Тэгэхээр хоёулаас хийм гэж ярьж байна те. Хийм хийлэгдэг процессыг бас би асуумаар байна л да. Яг хүмүүс яг жишээлбэл одоо мэрэгжлийн хүн ингээд суугаад ярихаар хүн шал өөрөөр ойлгоно. Зүгээр нэг гоо сайхан ч нэг өсчин ч юм уу ярихад бол шал өөр ойлголт байгаа хэл та. Тэгэхээр та илүү нарийн төвшөнд ярьж байгаа учраас хийм хийлэхээр нөө сая бодгон дээр хоёул ярьсан шиг үсний аль бүтсэн дээр ямар өөрчлөлт оруулаад дараа нь ямар гарч болох тэр хүндрэлүүдийг үүсгэж байгаа юм бэ? За үс гэдэг бол нөгөө бараг 90% каротин ураг гэж түрүү хэлсэн шүү дээ тий. Тэгээд үүний найрлаганд бол бас цистин гээд амийн хүчил байдаг. Тэгээд энэ каротин цистин хоёрын хоорондоо холбогдох нь SS холбоо буюу дисфлюктийн холбоогоор холбогддог. Тэгжээж энэ үс чинь ингээд бат бөх байдаг байхгүй юу? SS холбоогоор холбогдсон учраас. Тэгээ хийм хийх процессд бол энэ SS холбоог тасалдаг. За нэгэнт энэ холбоогоо тасалчаар одоо эргээд энэ холбогдохгүй. Шинэ нөхөн төлжилт гарч гүйцэж урахаас нааш. Тэ гэсэн үг. Мөн одоо энэ хийм хийдэг одоо гол тэр дисульфидын холбоог таслаад байгаа энэ бодис юу байдгийм бэ гэхээр аммониум тиогликолат гэдэг бодис байдаг. За энэ аммониум тиогликолат тэр SS холбоотой нэгдээд бас аммиак үсгэж идэг. Урвалын явцад аммиак үсгэж идэг. Тэгэхээр одоо нөгөө энэ хиймч аммиакгүй гэдэг нь бол худлаа авах нь шүү дээ тий. Яг орц найрлаган дээр бол аммиак байхгүй гэж магадгүй. Гэвч энэ урвалын явцад SS холбоотой каротин уураг одоо тэр түрүүний ярьсан аммониум тиогликолат тий гликолат бол ингээд нэгдэхээр яг энэ нэгдэхээр яаж байгаа юм гэхээр одоо үсний одоо энэ хайрцлаг давхаргыг өргөж өгөөд одоо дисульфидтэй холбоог тасалж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ холбоо тасрахад энэ урвалын явцд бол аммиак ялгардаг тодорхой хэмжээгээр. Тэгээд аммиак чинь болохоор зэрэг амьсгалын зам болоод элэг бөөрийн үйл ажиллагаа гэмтээдэг ямар аюултай бодис үлээ те. Тэгэхээр аммиакгүй хийм гэж юрдөө байхгүй. Энэ урвалын явцад нэг үнэр гараад байдаг шүү дээ өсчтэй те. Тэр чинь бол аммиак байхгүй. Тэгэхээр одоо манай өсчд маань энэ хийм хийх явцдаа бас хөдөлмөр хамгааллынхаа хэрэгслийг иж бүрнээр нь хэрэглэх. Үйлчлүүлэгчтэй бол бас сануулга өгөөд те. Одоо яг амьсгалын тэр маск энтрийг хэрэгжилж байх
ёстой л доо. Наадах чинь бас яг анхааруулж явахгүй бол. Тий. Тэгээд энэ хийм дээр бас докторжуулагч гэж байдаг. Нэгэнт энэ холбоогоо тасалчаад тасалдсан байхаар зэрэг ямар төлөвт ордог вэ гэхээр одоо бигүүч юм уу те буржилгахад яг өссөн хэлбэрт ордог байхгүй. Тэгээд үүнийгээ тогтоохын тулд бас л нөгөө пероксид одоо нөгөө манайхан пероксид гэж ярьдаг ус төрөгчийн хэсэлийг 35 хүртэл хувигаар шавшдаг байхгүй. Нөгөө 2 дугаар хор гэж яриад байдаг шүү дээ. Энэ бол ингэ шавшиж өгдөг. Тэгжээж одоо нөгөө хиймээ удаан хадгалах одоо докторжуулж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг аль нь маш хортой ийм бодисууд байгаа. Европын хиймийн холбооноос бас ингээд хоригдсон ийм бодисууд байгаа шүү. Тэгээд одоо сүүлийн үеийн энэ дэлхийн брэндүүдийн хиймний орц найрлагыг харахад бол этанол амин их агуулгдсан байх юм. Тэгээд этанол амин бол бас эрүүл мэндийн байгууллагууд бол хоригдсон байгаа шүү дээ. Жирэмсэн эмэгтэй хүн хийлгэж болохгүй гэдтэй. Тэгээд одоо энэ чочрол өгнө, харшил өгнө, хор давтар үсгэнэ гэсэн ийм анги заалттай байж байгаа. Тэр тэгээ хоригдсан зүйл нь яагаад ингэ дэлхийн брэндүүд ашиглаад үйлдвэрлээд идэх юм бол? Тэгээ ер нь энийг бол ингээд яг хэрэглэгчдийн мэдлэг бас тутамг байна. Тийм ээ. Тэгэхээр хэрэглэгчд өөрсдөө мэдлэгчих хэрэгтэй байхгүй. Тэгжээж бид нар хор аюулаас одоо өөрсдөө хамгаална гэхээс биш тий. Яг үйлдвэрлэгчд бол яг тэр хүмүүсийн эрүүл ахуйг бас төдийлөн тий боддгоо бах. Гол бизнес яваад энэ чинь том бизнес, том дэлхийн корпорацийн том бизнес явж штэ. Тэгэхээр бид нар өөрсдөө л мэдлэгжиж хор аюулгүй юм бид нар өөрсдөө сонгож авч хэрэглэнэ. Сонголт ерөөсө биднэрт л байна. Тий, бидний гарт байна л гэсэн үг байхгүй. Хин нэгэн одоо хүчээр авч хүсэж муудаагүй, хин нэгэн хүчээр хүсэж их юм хийлгээгүй тий. Тэгэхээр өнөөдөр энэ дугаарыг үзэж байгаа залуучуудтай байвал за хүүхдүүдтэй ч гэсэн энэ хор охирлыг маш сайн ойлгуулад сонголтыг ерөөсөө өнөөдөр бид бүхэн шууд битгий гээгүй те сонголтыг танд үлдээж байгаа. Яг өнөөдөр химийн доктор маань одоо сонголтыг танд үлдээж байгаа. Бидний мэдээллийг танд өнөөдөр яг өгж байгаа ач холбогдлыг маш сайн ойлгож байгаа гэж бодож байна. За тэгээд үсний онцлогооны ач холбогдлыг асуумаар байна л да. Одоо за үсний асуудал үүслээ тухайн хүн үсээ ерөнхийдөө яаж онцлуулах юм бэ гэдэг зүйлийг сонсомоор байна. Зөв. Тэгээд ерөнхийдөө бол манай Монголд энэ онцлогоо одоо энэ үсний салон, клиникүүд их онцлогоо хийдэг болсон. Энэ нь ч бүр их сайн. Тэгээд хүн чинь өөрөө нөгөө ингээд толгой дээр байгаа юм харахгүй шүү дээ. Яг нүүр шиг, нүүр найрс шиг биш байхгүй. Ингээд өөрөө мэдхгүй гэсээ болоод те. Яг мэдэгдэж байгаа юм гэдэг юм бол үсний уналт ихсэн те. Байн тослогдно те. Гих мэтийн шинж тэмдгүүд бол илэрх баг. Тэгтээ төдийлөн бас урдчлан сэргийлж чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ онцлогоо гэдэг зүйл маань маш чухал. Манай компанийн хувьд болохоор 2013 онд энэ халгаа клиник салоноо байгуулсан. Тэгээ бас яг энэ хэрэглэгчээ мэдлэгжүүлэхийн тулд одоо энэ зөв хэрэглээ гөвшүүлэхийн тулд манай салон одоо 2 салбартай. Тэгээд ер нь анх үүсэн байгуулагдсан цагаас хойш ер нь бол энэ хийм будаг одоо синс хэрэгэлдэггүй. Энэ Монголдо одоо арчилгааг бий болгосон, үсний арчилгаа гэж цоошин салбарыг бий болгосон. Ийм хамт олон бас байж байгаа. Тэгэхээр ер нь энэ онцлогоо манайх 2013 онд нэгдэхдээ одоо энэ үс онцлогооны энгийн аппаратуудыг хэрэгэлдэг байсан. 50 дахин томруулсан. Одоо тэгээд ер нь энэ аппарат нь бол яг хэрэгжилж байгаа ч гэсэн одоо дараагийн төвшөнд бол энэ үссний шинжлэх ухаан судалдаг шинжлэх ухаан байж дээ тэрхэн сайенс гэдэг тэрний програм байдаг байхгүй. Одоо энэ үсний диаметр 1 см квадратад оногдох үсний хэмжээ, үсний диаметр, чигшил, тослогийг бүгдийг тодорхойлдог нэг тэрхэн сайенс про гэдэг програм байдаг. Тэгээ энэ програмыг бол одоо манайх 2019 онд суйрлуулад тэгээд тэрнээс хойш бол хүн одоо үйлчлүүлэгчтэй энэ онцлогоог үн төлбөргүй хийж үйлчилж байгаа. Тийм. Тэгэхээр онцлогоо бол маш чухал. Үс чинь одоо нэг уутанцар дотор нөгөө 3-5 байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд ингээ хоёр юм уу нэг болоод ирэхээрээ ус уналттай байна, шимт ижил хангалттай авч чадахгүй байна гэл ирж байгаа байхгүй хамгийн наазах нь. Тэгэл нөгөө тослогтоол тий одоо янз бүрийн одоо химийн найрлагатай шампунууд өдөр тутмын хэрэглээ тий одоо гел энтрийг хэрэглэснээс болоод нэг уутанцартайгаа бохирдуулчихж байгаа. Тэгэхээр л одоо үс нарийсаа шимт ижил авч чадахгүй. Ингээл одоо унаад эхэлчихэж байгаа. Тэгэхээр онцлогооны үр дүнд бол үс одоо яах гэж байна тий.
Одоо хэвийн байна уу, бохирдсон байна уу, уналттай байна уу, халзралттай байна уу гэдгийг бол тодорхойлдог. Энэ бол маш их ач холбогдолтой. Бодит шинжилгээ бол авчиж байгаа тийм. Тэгээ бас яг хүмүүс та ярианыхыг хэлсэн эрдцүүдээ бас давхар тухайн үзүүлээд явал зүгээр хэ айл эрдц нь илүү дутагдаад байгаа гэдэг ч юм уу тийм. Тий. Бид нар бол ингээд нэг шимт ижлийн элемент эрдцүүд гэдээ яриад байгаа шүү дээ тий. Тэр шинжилгээг бол юм 21 элемент төр одоо манай хамтран судалгаа хийдэг Монгол Улсын их сургуулийн орчны химийн лаборатори дээр энэ үсний шинжилгээ хийж байгаа. Манай Болормоо доктор гэдэг одоо 2016 оноос хойш хамтарч судалгааны ажил хийж байна. Тэгэд одоо энэ дээр бол хамгийн анх бид нар 2017-18 онуудад судалгааны ажил хийсэн. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө тухайн хүний усны бүтэц ямар байсан, усны найрлага нь эрдэс элементүүд нь ямар байсан, 3 сар хэрэглэсний дараа ямар болсон гэд сайхан судалгааны ажил хийсэн байгаа. Тэгээ энэ судалгааны ажлаа бол ус ургуулах халгай шампунь гэдэг байгаа шүү дээ. Одоо нано халгай гэдэг нэртэй. Тэгээ энэ шампунь дээрээ бол хийсэн байгаа. Бас анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн инхтер доктор профессор Баасан жаргал доктор профессортай хамтарч ийм клиник туршилт ажиллагааг бол хийсэн байгаа. Тэгээ энэ туршилтын үр дүнд бол ер нь ингээд үсний чийгшил 18% нэмэгдсэн 3 сар хэрэглэсний дараа чийгшил 18% нэмэгдээд үсний диаметр шүү дээ. Тэр 17% нэмэгдсэн дунджаар. Энэ үсний диаметр нэмэгдэн гэдгийг чухал үзүүлж шүү. Шимт хичээлээ авч гин, чийгшлээ авч гин гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгээд ер нь үс дунджаар сард 1 см ургадаг штэ. Тэгээ манай энэ нано халгааг иж бүрдлэр нь хэрэглэснээр одоо сарда 28%-аар бүр биологийн ургалт нэмэгдсэн. Ийм сайхан үр дүн гарсан. Асралт мэд тэмлэг нь Баянгол дүүрэг 4-р хороо Алтай хотхны баруун талд байрладаг. Амбултор болон 200 ортой хэвтэн эмчилүүлэх боломжтой. Мөн манай эмнэлэгч чих хамар хоолой, хавдар, уламжлалт эмчилгээ гэх мэтлэн эрүүл мэндийн цогц үйлчлэгээ үзүүлэхээс гадна хамгийн сүүлийн үеийн уншилгооны хиймэл оюухан дээр суурилсан бүтэн биеийн MRI тохиромжоор ажлын өдөр 8-аас 22 цагт, бэм гарагт 9-оос 15 цаг хүртэл үйлчилж байна. Бид танд шаардлагатай үзлэг уншилгоо, эмчилгээ, мэс аслыг нарийн мэрэгжлийн мэрэгсэн чадварлаг баг хамт олон хийж гүйцэтгэн. Асралт мэд нэгдсэн эмнэлгийг зорин ирж эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлээрэй. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зорт задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийг хайрлаарай. Эрч хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Халгай шампунь. Дөрвөн төрлийн халгай шампунийг үснийхээ онцлогт тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. Тэгэхээр тэр судалгааных нь тэр эдэмтэн баг доктор одоо жишээлбэл та болон танаа багийн хүмүүс биш те мөстэй доктор нь байна, ашуустэй доктор нь. Тэгээд гол нь өнөөдөр яг ярьж байгаа хахад би ч тодтогод хэлчихье гэж бодод байна л да. Гол нь нэг гадны улс орны бүтээгдэхүүнийг бид нар хэрэглэхээр энэ нэг Монгол хүнд ямар үйлчлэгээ үзүүлэх юм гэдэг судалгаа байхгүй. Гэтэл одоо жишээлбэл одоо халгаа брэнд дээр таасаа ярьж те одоо докторуудтайгаа хамтраад ингээд судалгаа хийгээд тэрний үр дүнд гарсан үзүүлэлтүүд нь би тэдний сонирхож харж исэн. Тэг үнэхээр бодиттой үзүүлэлтүүд гарсан байлээ. Тэгээд яг энэ Монгол хүнд үйлчилж байгаа ийм амар одоо бодиттой дээрээс нь ч юм зүгээр нэг химийн орсны ярилгаас илүү айгүй гоё эко бүтээгдэхүүн байгаа байхгүй тий. Тухайн үндэ хор охирол байхгүй. Тэгээд би ч гэсэн одоо танаа яг нэг онцлогоон дээр очиж онцлогоо үзүүлсэн. Тэгээд миний хувьд гэсэн байнга яг нэг таньсаа хэлдгэр компьютер дэлгэц гэдэг зүйл бидний яг залуучуудад яалтчгүй одоо техник технологитой хамт амьдарч байгаа хэрэглэхээс өөр аргагүй байдалтай байдаг. Тэгээ очиод онцлогоо үзүүлээд 7 хоногт 2 удаа очдөг юм байлээ. Тэгээ сард 8 удаа очсон. Тэгээд анх байсан, дараа байсан үр дүн гэж гэсэн би яг сошиал дээр үр дүнгээ харуултаа байсан хүмүүс үзсэн байлээ. Тэгээд би олон хүмүүст бас хэлмээр байгаа.
яг бодиттой үр дүн гарч байгаа энэ зүйл бодиттой шинжилгээ, бодиттой энэ одоо шинжилгээ ухааны энэ үр дүнгуудыг бид хоёр өнөөдөр ярьж байгаа. Тэгээ түүнээс зүгээр нэг реклам хийгээгүй. Бодиттой байгаа учраас энийг бид хоёр өнөөдөр ингэж ярьж байгаамаа. Тэгээд гол нь нэг хэрэглэхээр халгаа шампуныг өөр шампун хэрэглэж болохоо болчдөг юм бэлээ. Хэрэглэж чадхаа болчдөг юм бэлээ. Танаас айлг нөө эсэлтийн процесс явагдчих үедээ те. Ийм гоё осон үсээ ахаад ингээ гимтээч үедээ гэдэг зүйлийг би бол маш сайн ойлгосон. Одоо 100 ч гэсэн шампуна цүнгэндээ хийгээл явъя. За өсчин дээр очихоор өсчин дээр бас байхгүй тал байдیں۔ Тэгэхээр би өсчин дээр шампунаас цүнхэлж очиод энэнгээр угаагаараа гэдэг өгдөг байхгүй. Тэгээ манай өсчингүүд ч гэсэн би хэлж байгаа. Би өөрөө эмч хүн тэгээд яг энэ асуудалтай байснаа мэдээд ийм гаргалгаа яасан гэд хэлсэн. Тэгээд зарим газрууд ч гэсэн яг энэгээр суугаавал үр дүнтэй юм байна уу гэдэг зүйлүүд их асууж илээ. Тэгээ гол нь өнөөдөр бид хоёрын подкаст ч гэсэн бодит үр дүн ярьж байгаа. Бодит шинжилгээ ярьж байгаа учраас тийм ээ. Тэгээд за халгаа бүтээгдэхүүн дээр тэр асуултуудыг би яг дараа нь гоё дараалтаа асуу гэж бодож байгаа. За тэгвэл хоёулаа бүтээгдэхүүн хэрэглэх талаар хүмүүст жоо орц найрлага харддаг уу те. Нөгөө нэг рекламыг л хачдаг. Одоо хин нэгэн дагж байгаа дуучин, хин нэгэн дагж байгаа реклам. Тэр хүмүүс тэрийг хэрэгэлдэг хэсэг нь бас тодорхойгүй байхгүй юу? Чи реклам явж байна. Тэгэхээр ямар нэгэн тренд дагахаас илүү яг таны хэлдгээр нэг амар өндөр реклам биш бодит үр дүнтэй зүйлийг хэрэглэе гэдэг зүйлийг өнөөдөр уриалмаар байгаа. Тэгвэл бид нар рекламд итгэхээс илүүтэйгээр бодит үр дүнг, бодит орц найрлага дээрс яг юу анхааруул зүгээр юм бэ? Ер нь бол манай хэрэглэгчд бол байнгын хэрэглэгч төлхөө байдаг. Түрүү өөрөө ч ярьснаар ер нь нэг хэрэгэлсэн хүн бол гэр бүлээрээ хэрэгэлдэг, ажлынхаа хамт олноор хэрэгэлдэг. Тэгээд манай дээр хурж ирж бас гэртээ хэрэглэх одоо онцлууллаа штэ нэг тухайн нэг хүн манайхыг хандаж ирээд өснийхээ онцлогоог хийлгэхээр одоо тэр шалтгааны уналтын шалтгаан, халцралтын шалтгаан, бууралтын шалтгааныг хилээд өгчдөг байхгүй юу. Тэгээ манай салооны үйлчлэгэнд бол орж болно. Орохдоо бол 8 удаа ордог, 7 хоногт 2 удаа ордог. Тэгээд 8 удаа орно, сардаа 8 гэсэн үг шүү дээ, 4-7 хоногт. Ингэж орж одоо эмчилгээ хийлгээд өмнө дараагаа тухай эмчилгээнд орсон тоолондоо үзээд явж болдог. За гэртээ хэрэглэж бас болно. Тийм зав зайгүй хүмүүс бол гэрээрээ аваад хэрэглэнэ. Манай одоо мэрэгчлэтнүүдээс бас зөвлөгөө аваад яаж хэрэглэх вэ гэж зөвлөгөөг нь авна. Тэгээд тэрнийхээ дагуу хэрэглээд ер нь бол их үр дүн гардаг. Яг тэр зааврын дагуу хэрэглүүл. Ямар үр дүн гардаг вэ гэхээр зэрэг одоо үсээ онцлуулаагүй байх тохиолдолд уналт ингээд багасаад ирдэг. Тослогжилт бол багасдаг. Тийм ийм үр дүнгууд бол бас гараад эрс мэдэгдэн гэсэн үг шүү дээ. Тэр чинь нэг ус өтгөрж байгаа мэдрэмж төрөөд байна ингээд манайхыг хэрэглэж явах явцад ер нь бол юм шинээр нөхөн төлжилтүүд бол гардаг тийм. Тэгээд ер нь яг ингээд гэрээрээ хэрэглэж байгаа хүмүүст бол бид нар хамгийн гол нь гүн цэвэрлэгээ. Гүн цэвэрлэгийг дурын нэг бүтээгдэхүүнээр бол хийж болохгүй. Гүн цэвэрлэгийг бол зөвхөн органик бүтээгдэхүүнээр хийнэ. Яагаад гэвэл нөгөө уутанцарт ингээд наалтц бохирдол үлдчих штеп. Тэр чинь ингээд нүдэнд харагдахгүй тухай үедээ үсээ угаачаар ингээд зайлаад болчлоо гэж боддог тийм. Гэтэл нөгөө энэ нано хэмжээс тийм нөгөө одоо химийн найрлагатай синтетик химийн юмнууд наалтчаараа маш удаан хугацаанд хэрэгжилж ийж нөгөө мэдэгддэг байхгүй. Бүр ингээд аппаратаар харахаар тийм. Түрүү хэллээ штэ тийм онцлогооны аппаратаар харахдаг бохирдсон. Нөгөө уутанцар нь бүр ингээд таг битүүрсэн. Тэгээд амьсгалахаар байхгүй. Нөгөө хүчил төрөх солилцохгүй учраас бодис солилцоо хагдсан юм байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг бол маш сайн хэлж өгдөг. Манай шампунаар бол ингээд гүн цэвэрлэгээ хийнэ. Тэгээд явцдаа бол гүн цэвэрлэгээ 7 хоногт эхлээд нэг хийн, дараа нь 7 хоногтоо 2-7 хоногт нэг хийн, дараа сардаа нэг хийн гэж ингэж зөвлөж өгдөгөө. Тэгээд манай хэрэглэгчд бол бас ихвчлэн гадаадд амьдардаг монголчууд байдаг. Тэгээд гадаадынхан бас их байдаг. Ер нь бол солонгосчууд байна. Манай бүтээгдэхүүн одоо түрүүний нано шампунь бол энэ солонгос жуулчд Монголд ирээд авдаг 10 бүтээгдэхүүний нэг болсон гэдгээрээ бид нар бол бас их бахархаж байгаа. Тэгээ бид нар хамгийн гол нь нөгөө энэ манай салонд ороод манай бүтээгдэхүүнийг хэрэглээд хэрэглэгчд одоо санал хүсэлтээ хэлдэг байхгүй юу. Бид нар ингээд өгөөч гээгүй байхад үгүй би бүр заавал хэлье гэж яагаад ингээд хэлдэг, бичдэг. Манай бүр хурж ирж талархал илэрхийлдэг. Тэгээ энэ одоо хэрэглэгчдийнхаа талархлын энэ үгээр л бид нар одоо урамшиж
илүү те одоо судалгаа шинжилгээний ажлыг нарийсгаж бүтээгдэхүүн хөгжүүлэх ажлыг сайжруулаад ингээл явж байгаа. Тэр халгаан брендийн хувьд угаасаа мэдэх хүмүүс бол нэлээд мэдэх. Одоо угаасаа 100 болж байна. Тэр аялал жуулчлал илүүгээр хөгждөг. Энэ үеэр бол гадныхан бүргэрж ирээл бөөнөр нь аваад явчих واخ тий. Ер нь бол солонгос жуулчин бүр солонгосоос эрэхтэй бүр яг энэ шампуныг гэж зургийг авчирдаг. Тий. Тэгээд манай салон дээр бас цаг байвал урдчил захиалга өгөөд бас үснийхээ хэмжлэгэнд ороод ингээд явдаг. Тэгээд захиалаад бас авдаг солонгос энэ өвөр монголчууд байна. Тий. Европт амьдардаг монголчууд байна. Тийм маш их хэрэглээ бол бас их тэлэгдэж байгаа. Тэгэхээр яагаад энэ гадны хүмүүс илүү сонирхож аваад байна гэхээр тэр хүмүүс илүү нөгөө нэг мэдээлэл их байгаа. Ангаах ухаан, шинжлэх ухааны мэдлэг мэдээлэл, таны түрүүний хэлдгээр орц найрлагыг яаж хаанаас харах гэдэг мэдлэг мэдээлэл тэр хүмүүст бүр багаас нь ерхий боловсруулсан заацсан байгаа усууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс энийг мэдээд ирээд байна гэдэг чинь илүү тэр таны хэлдгээр тэр органик бүтээгдэхүүн ойрхон байхад те яаж одоо жишээлбэл хажуу байранд нь байгаа хүн тэрийг ойлгохгүй байхад тэр хаваас нэг төв алгасч хүн ирж авч ийн гэдэг чинь бас манайхны мэдлэг мэдээлэл бас арай илүү жоон дутуумаг байгааг нь бас нэг илэрлэн те. Гэтэ сүүлийн үед бол яг хүмүүс мэдээлэл илүү сайжирч байгаа. Гол нь сонголт бас их чухал юм байна. Айлбал идэж ууж байгаа юмнаас илүү бас шампунь ч гэсэн бидний яг таны түрүүний хэлдгээр те одоо хуухаар дамжаад бас хор хөнөөл учруулах цуснд очих гэд олон хохирол байгаа учраас зөв юм сонгоорой гэдэг зүйлийг хэлж байгаа. За тэгэхээр нөгөө халгаа шампуны бас яг үүсэл гарлыг би бас асуумаар байна л да. Яагаад халгаа гэдэг ургамлыг сонгосон юм? Энэ бас их сонирхолтой санагдаад байна л да. Анх одоо миний судалж мэдснээр халгаа болон гангатай шампунь гэж хоёр гарч ирсэн юм байна. Тэгээд одоо болохоор гангатай нь байхгүй халгаа л байгаа. Энэ талаар бас асуумаар. Манай компани чинь 1989 онд үүсэн байгуулагдсан. Одоо 36 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ анх байгуулагдахдаа гоо сайхны бүтээгдэхүүн эрдэм шинжилгээ тэгээ үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдчихсан. Сүүлд одоо үйлчлэгээ нэмэгдээд ингэж явж байна. Тэгээд ер нь бол халгаа ургамал гэдэг бол Монголын ард түмний энэ Азийн одоо уламжлалт эмийн ургамал одоо им болоод хүнсэнд хэрэглэгддэг юм уламжлалт ургамал байхгүй юу? Миний хувьд бол яг ингээд яагаад халгааг сонгох болсон юм бэ гэхээр нөгөө буураа ээж минь биднийг баг байхад энэ халгаа түүгээд ганга түүгээд бас бидний өсөг угаадаг байсан. Тэгээд энэ их бид нар их бүгд их сайхан үстэй байсан л да. Өтгөн сайхан үстэй байсан. Тэгээд нэгдүгээрт энэ уламжлал орж ирсэн. Надад тэгээ халгаа ургамлаа бол судлаад байхад энэ миний докторийн ажил байхгүй. Судлаад байсан чи ер нь бол халгаа өөрөө их олон төрлийн шимт бодисыг агуулдаг. Тэгээд маш элбэг тархацтай. Тэ одоо ер нь элбэг тархацтай. Тэгээд хавар хамгийн эрт ургадаг. Одоо газрын шимийг татчих гэж ургадаг. Ер нь гантай жилч гэсэн ургачдаг штэ. Тэ одоо нөгөө нэг шим газрын шимийг аваад хамгийн түрүүнд ургадаг. Тэгээд одоо нөгөө поливитамин дургамал. Тэгээд Б-ийн төрлийн агуулмж их өндөртэй. С байна, антиоксидант үйлдэлтэй. Тэгээд одоо энэ шимт жилийн эрдэс элементүүд ихтэй. Цэс, цайр, төмөр, кали, манган гэдэг. Тэгээд ер нь энэ үсийг ялцуулдаг гол өвчин энэ эрдэс элементүүдийн найрлага бас байж байгаа. Тэгээд өндөр антиоксидант шин чанартай. Энд чинь нөгөө антиоксидант шин чанар гэдэг маань нөгөө ууданцарт үүссэн эсэлтэлтэй стрессийг бууруулах юм шин чанартай гэсэн үг. Тэгээ сүүлийн үед болохоор бас энэ эрдэмтдийн судалгаагаар бол амьд организмд үүссэн одоо эсэлтэлтийн процессыг удаашруулна гэж судалгааны үр дүн гарсан байт юм билэ. Пейпер уншиж хахад. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо залуужуулах үйлчилгээтэй байгаа байхгүй юу? Нөгөө антиоксидант гэхээр байж болно. Фармакологийн их судалгаанууд сүүлийн үед халгаан дээр бас яваад байгаа. Тэгээ энийг бол бас энэ тулай хэрх гэдэг өвчнүүд идэг шүү дээ, тий. Тэд нар тэгээд бас энэ амьсгалын замын цочмог одоо өрсөлдөд байгаа шүү дээ. Астм, бронхит гэдэг. Тэгээд одоо төрөв булчирхааны болоод одоо хүмүүний хорт хавдарт зохих нөлөө үзүүлж байна гэсэн судалгааны ажлууд бас байт юм билээ. Тэгэхээр одоо энэ маань ямар их өндөр үнцэнтэй ийм сайхан ургамал Монголд хаасаагүй гэд ургаж байна тий. Тэгэхээр одоо Монголынхоо сайхан ариун тагшин газар нутагт талархаад ингээд явдаг та. Энэ халгаа тэгэхээр
Монголд илүү ургаатай нүү эсвэл гадны орнд юу нэр ургад юм бэ? Ер нь хятад бол яг энэ нөгөө өөр Монгол шүү дээ тий. Яг энэ ардуур одоо нөгөө манахтай залгаатай газар бол ургад юм билэ. Тэгтээ тийм их илбэг олдцтой бол биш. Манах шиг бол ийм илбэг биш юм байлээ тий. Яг энэ манахч нэг Японы эрүүл мэндийн яамны лиценз аваад нэг халгай шампунь энэ Японд экспортод гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхэд бол тэр манахаас авч исэн импортлон авч исэн Япон эмч хүн байсан. Тэр шүдний эмч. Тэр хүн бол хэлжсэн 200 жилийн өмнө Японд бас ургадаг байсан юм байна. Энэ төрлийн халгаа гэд бас ярьж исэн. Бас урхаа болцсон юм байна. Одоо бол урхаа болцсон байгаа. Тийм. Бага тэгээд яг энэ хогийн ургамал гэж хүмүүс андуурдаг боловч газраар шимийг авч ургадаг маш их шимт хичээлтэй ургамал байгаа. Тэгээ ер нь эн чинь их одоо манай энэ буддийн шашинд бас их уламжлалтай юм байл шүү дээ. Энэ ургамал тэгээд нөгөө мэл богд яг энэ ууланд гямлаа ууланд даянчилж явах та энэ ургамлыг одоо бүр хоол умд болдохгүй олон хоногор даян хийж явах та энэ халгай ургамлыг түүж идэж ам гарч исэн гэдэг юм билий. Тэгэхээр зэрэг энэ ургамал маань бол маш их өндөр ийм ашиг бүтэлтэй ургамал байгаа. Тэ түрүүн ганг гэд хэллээ тэ. Тэгээ анх 1989 онд үүсэхдээ манайч нэг арьс арчилгаагаар үүссэн. Тэгээд арьс арчилгааны бүтээгдэхүүн гэдэг юм бол одоо анхны бас нөгөө анх дээр үед одоо анхны компани учраас бас анхны гэсэн олон тодтголтой л да манайч нь. Тэгээд анхны одоо энэ эмүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бас Монголд хөгжүүлж ирсэн. Эмүүлсэн төрлийн бүтээгдэхүүн гоо сайхны яг бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Хөгжүүлж ирсэн. Тэгээд энэ чиглэлээр бол нилээдгүй хідэн арьс арчилгааны бүтээгдэхүүн хийжсэн. Арьс цэвэрлэх бүтээгдэхүүн гэдэг дээр бол цомирлог дэлбэ гээд одоо сүүн шингэн тоник одоо арьс одоо цэвэрлэгээний сэт бүтээгдэхүүн арьсан дээр бас арчилгааны сэт бүтээгдэхүүн гэдэг дээр нь одоо зүгийн балт нарангоо гэл тэгэл одоо цагаан шүн сувд туяа гэл тосно. Цагаан шүнийг л сонсч ирсэн. Тэг ингээд 20 гаруй нэрийн тэгэд бүтээгдэхүүн бас арьс арчилгаан дээр хийжсэн. Тэгээд үс арчилгаан дээр бол яг халгай шампунь тэгээд ганг шампунь хоёр хийжсэн. За тэгээ хоёулангийн хийгээд ингээд зэрэгцүүлээд явж байсан. Ганг бол ер нь их өнгө үзэм сайдсан штэ. Хөөрхөн ягаан жижигэн цэцэг байдаг штэ. Тэгээд бид нар ингээд гангаа бэлдэж яхад ингээд ганг чинь нөгөө байгаль дээрээ үндэс нь газар дээгүр байдаг юм. Билээ? Ил явж идэг. Та нар ажиглаарай. Тэгэхээр нөгөө ганг түүхэд үндсийг хамт түүчдэг. Баггүй юу? Тэгэхээр зэрэг энэ бид нар ер нь энэ үндэстэй нь альва юмны үндсийг түүхээр одоо энийг үндсээр нь устгах гэсэн аюул нүрлэн штэ. Тэгэхээр зэрэг бид нар ер нь гангыг болъё гэж бас гангаар эфирийн тос хийх гэж бас нэрч бид нар үнэр гаргаж авдаг гэсэн эфирийн тос. Тэгээ ер нь энэ ганг бол ирээдүйд ховрдох магадaltaй учраас бас энийг бол ингээ хоригдсон байгаа. Тэгээд халгай шампунь одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд Японд ч гаргасан нэр төрлөө олшруулсан. Одоо манай халгай шампунь бол 6 нэр төрөл байгаа. Тэгээд одоо ер нь одоо энэ Японд гаргаж ирсэн халгай маань бол нано халгай гэд ус сургуулах гэд байж байгаа. Тэгээд тэрнээс гадна бол 4 төрлийн халгай шампунь байгаа. Хужиртай мөнгөжүүлсэн. Тэгээ хагны эсрэг тэжээлэн гэд. Сүүлийн үед бол одоо 19 оноос хойш буурал ус халгай буурал усны сэт бүтээгдэхүүнийг бас нэмж. Ингээд халгай маань одоо бас 6 төрөл болчиход явж байгаа. Тэ. Мөн бас одоо ингэдэг штэ нөгөө халгай шампунь хэрэглэхээр ус татуурдаг гэд ярьдаг байсан штэ. Ер нь одоо ч бас магадгүй ярьж байгаа. Тэр яагаад татуурж байгаа юм гэхээр нөгөө өөрөө ч ус гэмтэлтэй байна. Хайрцаг давхарга нь гэмтсэн байна л гэсэн үг. Тэгээд манай бүтээгдэхүүнийг хэрэглээд явж явах явцад хайрцаг давхарга нь илаашаад ирэхээр ус татуурхай байждаг. Тэгээ бид нар бас ангижруулагч хийсэн байгаа. Зориулаад одоо энэ хийм будагтай өсний арчилгаан зориулсан ангижруулагч хийсэн. Тэгээ манай ангижруулагч бас Монголын анхны ангижруулагч. За энэ ангижруулагч маань бол импортын бусад ангижруулагч бол хуухандаа хөргөж болдоггүй шүү дээ. Манайхыг бол болно. Манайд ер нь хуухандаа хөргөж болдог үнэгч бүтээгдэхүүн байдаг. Ганг бол за ингээд яхаар үндсээр ингээд аваад устгах гад байдаг юм. Гэхдээ энэ дээр л та бүхэн өөрсдөө тэгж одоо хэрэглэхгүй байя гэж бодсон болохоос цаанаас хуулийн заалт малт бол янз бүр юм байна. Байхгүй. Ер нь л энэ их дэлхийгээ хамгаалах бид нар чинь ингээд ямыг аливаа нэгэн ямыг хийхдээ бас нөгөөхийг устгах болохгүй шүү дээ. Ялангуяа байгалийн хүчин зүйл бол их эрсдэлтэй тооцогддог. Бид нар бол бас аль болохоор олдод сайтай энэ
ургамлыг нөхөн төлжилт сайтай ургамлыг бол ашиглахыг боддог. Тэгээд энэ халгааг судлаад ингээд явж явах явцад бол их сонин штэ, энэ халгаа жилдээ 3 дахиад ургачдаг. Одоо энэ халгаар чинь ингээд 6 сарын 20-ноос 5 сарын 20-ноос 6 сарын 20-ны хооронд түүж авдаг байхгүй. Тэгээ 6 сарын 20-доор ер нь хэд үргэлжлдэг юм. Тэгээ үрэн цацагдаад шинээр ургачихна. Тэгээд дахиад бас тэр нь том болж цацагдаад 1 сарын л одоо хугацаанд нас бий гүйцэтгэг. Тэгээд цацагдаад ингээд 9 сар гэхэд халгаа том халгааны хажуудлаар байж идэг, та нар ажиглаарай. Тий. Тэгэхээр 3 дахиж ургадаг. Их хөөрхөн. Их олдод сайтай. Үржил шимэгдлээ өгд юм шүү дээ. Тэгэхээр Монкрем компанийн хувьд энэ халгаагаа одоо жишээлбэл байгальд бол энэ чинь маш их баялаг байгаа юм гэж дээ. Тэгэхээр тариалахгүй байх гэж би зөв бодож байна л да. Энэ татан авалт энэ одоо юунуудаа хаанаас яаж авдаг вэ? Манайхан бол ингээд олон жил одоо энэ ургамлыг ашиглаж байгаа учраас байнгын бэлтгэн нийлүүлэгчтэй болсон. Тэгээ орон нутгийн хүмүүс маань биднэрт бэлтгээд өгдөг. Тэгээд бид нар болж өгвөл одоо хотоос нэг 110 км-ээс цааш л бэлтэж авдаг. Энэ бол ядаж нөгөө хөрсний бохирдол багтай. Ийм газараас бол бэлдээд тэгээ нялх байхад нь бэлтэж авдаг. Тийм тэгээд энэ үрэлчгээрээ бол бас ашигтай бодисуудын хэмжээнд буурчдаг байхгүй. Тий. Тэгэхээр бид нар одоо нөгөө дээр үед чинь нэг одоо ч гэсэн ярьж байгаа 3 хуруу 4 хуруу халгаа 3 хуруу халгаа хуушур хийдэг гээл тий. Хий хөөдөг үйлдэлтэй гээл тэгдэг штэ. Хуушур халгаа хуушур. Тэгээд энэ ер нь ийм шимт хичээлхтэй байдаг. Чиг бам өвчнөд сайн гэд бас идэж хэргэлдэг штэ тий. Халгааг одоо авахтаа мэдээж үнсээр нь авахгүй байх тийм. Авахгүй. Бид нар бол их яс дүрмтэй аавна. Байгалийн хишиг хязгаартай. Тэгэхээр зэрэг бид нар өдөр харна. Тэгээд бас түлэгж байгаа улсуудаа тодорхой стандартын дагуу зааварчилгаа бас өгдөг. За тэгээд бид нар яг өдөр хараад за түүгээд эхлэрээ гэд ингээд өдөр хараад хэлдэг. Тэгээд мөн бас энэ стандартын дагуу ингээд бас хатааж бэлтгүүлж авдаг. Ер нь орон нутгийн ар хангаа байна, үр хангаа байна, хөсгөл байна. Газруудаас авдаг. Тэгэхээр зуны хугацаанд яг ургацсан сайн базааг авчих юм бол өвлийнхөө турш хаалгаа шампуны үйлдвэрлэх нөөцтэй болчихно гэсэн үг шүү дээ. Тий. Жилийнхээ дата авалтыг яг жиддээ 3 авчдаг юм шүү дээ ер нь. Үгүй. Ер нь бол бид нар хамгийн ихнийхийг л авдаг. Ер нь бол зүгээр сонирхуулж хэлэхэд халгаач нь ингээ 3 дахиад урагчдаг штэ гэж сонирхолж би нөгөө өөрөө судалсан ингээд жижиг нялх халгаа 9 сард байж хахаар гайхаад гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө үрлээд өрн хийсээд ахаад урагчдаг байхгүй. Тий хөөхөн тий. Тэгэхээр бид нар бол ихэвчлэн одоо газрын хамгийн ихэнд ургасан буюу 5 сарын 20-оос 6 сарын 20-нд халгааг төвч аваад тэгээд одоо чиглэлийн хэмжээг үзээд тэгээд бид нар одоо вакуумлж хадгалдаг. Тий. Тэгээд энэ ардын эмнэлгийн хүрээлэн гэж байсан. Тэгээд байгаа штэ. Ардын эмнэлгийн хүрээлэн уламжилт ангаах ухааны хүрээлэн гээд тэднийхнээс нэг ийм 2000-ад оны үед нэг халгаан стандарт боловсруулсан юм. Тэр дагуу бас дүүж хатааж бэлтгэж авдаг. Тэгээд манай компани бол бас энэ стандартад оролцож ирсэн. Халгаа бол тэгээд ямар ч гайхалтай ургамлын тэгээд Монгол улс маань ч гэсэн ямар гоё баялаг энэ зүйлүүдэр ямар ч гоё баян тэгээд танаа компани хувьд гэсэн их гоё бахархмаар зүйл нь бизнес бодсон бол одоо гангаа аваад талгаагааж авч явах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхэд л гангатай гэдэг чинь ингээ байгалийн баялаг дуусчнаа гэд үлдээ чинь гэдэг бол үнэхээр гоё санагдчихээн. Тэгээд танах ерөөдөө гоо сайхны салбарт миний харснаар бол 1989 он гэдэг ч юм бол одоо бүр өмнө энэ үед ч ямар нэг стандарт ч юм уу Монголд ийм брэнд ч гэдэг юм ийм зүйлүүд байхгүй хаа танах анх эхлүүлсэн мэт дээ. Хамгийн анхны марафонд гарч ирсэн компани гэхээр мөс хагална гэж ярьдаг штэ. Тэгэхээр энэ мөс хагалахад юу ямар байсан хүмүүс огт ойлгохгүй байхад энэ одоо брэнд бүтээгдэхүүн стандарт ямар зүйл байхгүй та бүхэн яг ингээ Монгол стандарт миний бодлохоор тэр үед байхгүйсэн баг тийм. Байхгүйсэн. Намайг анх төгсөөд ирэхэд ер нь Монголд яг стандарт байдаггүйсэн. Тэр эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж хахад тэгээд Монголд стандарт яг энэ хувийн үйлдвэрээ байгуулад одоо 1989 онд байгуулахад яг ингээд нөгөө одоо стандарт байхгүй. Тэгээд зөндөө олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг. Ингээд Чех улсын стандартыг одоо өөрөө орчуулад
Тэгээд иш татсан байгууллагын Монгол стандартыг хийгээд тэгээд ингээд тэр дагууга одоо зохих хэмжээний шинжилгээнүүд байдаг штэ. Одоо нэг гаднах байдал, орчин гэх мэтийн шинжилгээнүүдээ одоо өөрөө үйлдвэртэй хийгээд ингээд эхэлж исэн. Тэгээд стандарт хэмжил зүйн үндэсний төв гэдэг байгаа. Тэрэн дээр бид нар одоо санал оруулад ингээд Монгол улсад бол ингээд гоо сайхны бүтээгдэхүүний MNS стандарт байдаггүй юм байна. Манай компани ингээд хамтарч боловсруулъя гэдэг санал оруулад ингээд 1996-аас 99 онд бид нар одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ангилаад ийм 10 гаруй нэрийн стандартыг боловсруулж батлуулж исэн. Стандарт хэмжил зүйн төвтэй хамтраад тэгээд энэ стандартыг бол бас одоо хэрнээ мөрдөж байна. Тэгээд энэ гоо сайхны бүтээгдэхүүн чинь дотроо одоо эмүүлсэн бүтээгдэхүүн буюу тий одоо эмүүлсийн төрлийн бүтээгдэхүүн гэдэг байгаа шүү дээ. Тос, нүүр цэвэрлэгч, сүү энэ төр гээд тэрнээс гадна бас шампунь ба ус хөсрүүлэгч, гээлэн төрлийн бүтээгдэхүүн, тосон төрлийн бүтээгдэхүүн гэдэг ингээ ангилаад тэгээ ерөнхий техникийн шаардлага шалгах арга стандартуудыг бол боловсруулж батлуулж байлаа. Тэгээд танаа яг үүсгэн байгуулсан Монкрен компанийн хувьд бол тэр одоо веган буюу те амтан дээр туршилт хийгээгүй гэдгээр маш том давуу тал болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ одоо ихтлгийг хайрлаж байгаа гэдэг энэ ойлголтууд танай компанид яваад байна шүү дээ. Тэгэхээр та өөрөө анх үүсгэн байгуулсан хүнд яг тухайн ер нь ямар ч компани, ямар ч байгууллага тухайн захирал ямар байна? Яг одоо хамт олон байгууллагын уур амьсгалыг тийм байдаг шүү дээ. Тэгвэл энэ ихтлгийг яг нь хайрлая гэдэг энэ ойлголт танд хизэнээс яаж суув? Тэгээд энэ чиглэлээ маш удаан танах барьж явж гин гэдэг бол үнэхээр надад сонирхолтой санагдаад байна л да. За ихтлгийг хайрлах яг анхны тэр боловсрал бол Европоос ологдсон. Ер нь миний бие бол бас 7 жил сураад тий магистр цолтой сургуулаа төгсөжсэн. Тэрнээс гадна бас 3 жил Чехийн тэр Нормикс гэдэг норм боловсруулах институт бас ажиллаж байсан. Косметикийн гоо сайхны бүтээгдэхүүний норм боловсруулах институтэд ажиллаад ингээд нэлээд бас туршлага хөрөнгөлүүлээд ингээд компани байгуулж ирсэн л да. Гэхдээ болоод ер нь энэ ихтлгийг хайрлах гэдэг нь бол ингээд Европын хүмүүжлэлээс үүдсэн. Ингээ Европод ингээд бүр тэр 70 80-аад оны тий 80-аад оны үед чинь ингээд мэдрэгчтэй гэрэл байдаг гэсэн оюутны байранд. Тийм. Ингээд одоо хамаагүй тог цахилгаан өрөхгүй тий. Тэгээд бас энэ одоо бас Монголд нилээдгүй дэлгэрч байгаа ийм одоо нэг гараа мэдрэгчтэй угаалтар байдаг штэ тий. Гих мэтийн юмнуудыг бол их сонирхож одоо Монгол байхгүй штэ тэр үед чинь 70 80-аад оны үед их сонирхож энэ одоо ямар учраас ингэдэг юм бол гэдэг. Тэгэхээр тэр үед чинь бас хогоо хүртэл англи ялгадаг байсан штэ Европ чинь. Тэгээд тэр бүх мэдгэдэггүй бол анх юу яа Европоос бол анх суурин тавигдчихсан баг гэж ингэж боддог. Ер нь ихтлгийг хайрлна гэхээр нэг том үг байгаа үз. Их том асар өргөн одоо төсөл хөтөлбөр тэ хэрэгжүүлэх гэсэн ийм юм байдаггүй гэж би боддог. Ихтлгийг хайрлна гэдэг бол хувь хүн өөрөөсөө шалтгаална. Тэ. Хэрэглээгээ багасгах. Тийм ээ? Хэрэглээгээ аль болохоор багасгах. Тэг хэрэглээ гэдэг чинь л хог штт. Хогоо багасгах тэ. Тэгэл ер нь одоо ихтлгийг хайрлан гэдэгт одоо сүүлийн үед чинь дэлхийн дулаарл гэдэг явагдаад байгаа шүү дээ. Тэгээ дэлхийн дулаарл гэдэг маань одоо юунаас үүдэлтэй вэ гэхээр энэ мал аж ахуйгаас үүдэлтэй байхгүй юу? Мал аж ахуй одоо мал аж ахуйгаас асар их тэр хүлэмжийн хийгээл гарч байгаа. Тэр хүлэмжийн хий гэдэг чинь болохоор одоо нүүрс түргчийн давхар эсэл, метан, тэгээ азот эсэл, тэгээ фторт нэгдлүүд байдаг байхгүй юу. Тэгээ энэ яагаад ингээд хүлэмжийн хийгээд нэрлэж вэ гэхээр газраас одоо энэ хөөрөөд агаар мандал дээр маш удаан задардаг. Тэгээд нэг ийм одоо хүлэмж гэхэр чинь нэг ийм бүрхүүл үүссэн штэ. Энэ болохоор зэрэг ингэж энэ бүрхүүл үүсснээс үүдээд одоо дэлхийн дулаарл үүсэж байгаа гэж одоо эрдэмтэд аль хэзээний гэд тодорхойлсон штэ. Одоо 2000-аад оноос л энэ яригдж эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг хүлэмжийн хийг багасгах гол хүчин зүйл юу вэ гэхээр зэрэг одоо энэ мод тарих аль болохоор л хүчил төрөгчийн хэрэгцээг хэсгэхтэй хүлэмжийн хийг багасгах. Тэгээд энэ үйлдвэрлэлийг бол бас ер нь байгаль орчиндөө аль хэр хор хөнөөлтөйвэ гэдгийг одоо манай энэ баялаг бүтээгчид бас сонгож үйлдвэрлэлээ явуулах нь бас их зүйтэй. Айл өргөч гэсэндээ те одоо хэрэглээгээ багасгах те
аль болохоор одоо сүүлийн үед яригдаад байгаа минималист хэв маяг руу амьдралынхаа хөвшлийг шилжүүлэх, хог хаядлаа багасгах. За тэгээд хөдөө орон нутагт аялахдаа бол хог хаяхгүй байх. Тэ? Монголчууд бол бас их уламжлалтай ард түмэн штэ. Энэ уул мөргөө амьдардаг ард түмэн штэ. Тэгэхээр энийг одоо хойч үедээ зааж сургах. Тэгээд энэ ер нь ихтлгийг хамгаална гэдэг, хайрлна гэдэг бол хүн иргэн нэг бүрийн үүрэг гэж ингэж боддог. Энэ бол маш жоох юмнаас эхэлнэ. Тийм. Би бас санал нэг байна. Тэгээд тайлбарлах яг тийм байхыг би үзсэн багасаа хичээж байгаа. Тэгээд танаа яг байгууллагын дотоод яг тэр чиглэл зорилго энэ зүйлүүдийг бас харсан, ажилтаа ч гэсэн ингээд уулзаад харахаар маш гоё юм үлгэр дуурайл болохоор хамт олон санагдсан. Тэгээд угаасаа захирлын юм хүн юм чинь тэгээд ийм байхаас яхав тэл гэж яг үнэндээ бодогдож байна л да надад. Тэгээд та веган хоолтон гэж таныг сонсч ирсэн. Хизээс юу та веган хоолтон болсон? Яг энэ ихтгэлгийг хамгаалах тий ингээл явж идэл тэр дотроос ч бас судалгаа хийгээл юм уншаал ингээл явж байгаа чи ерөөсөө энэ амьтны гаралтай түүхэд ялангуяа махан бүтээгдэхүүн тий маш их хэмжээний хүлэмжийг ялгаруулж идэв юм байна. Одоо мах иддэг, ногоо иддэг 2 хүн байлаа гэхэд 2-4 дахин их хүлэмжийг ялгаруулсан нөгөө мах иддэг хүн явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг ингээд бодоод үзсэн ч гэсэн тий нэг хүн ч гэсэн, нэг гэр бүл ч гэсэн, нэг албан газар ч гэсэн тий веган байвал ер нь яадгийн. Одоо нөгөө бас нэг уул мөргөө амьдралын хөвшил ингээд тогтооё. Нэгэнт ингээд бид нар чинь хүний биеийг аваад төрсөн тий аль болохоор бид нар ч одоо нөгөө юм уул мөргөө амьдрал тий ирээдүйн хоочтой хэрэгтэй гэдэг үндсэн дээр л ер нь веган бүтээгдэхүүний чиглэл рүү ер нь орсон. Тэгээд манай бүтээгдэхүүнүүд бол бүгд веган ангилалд хамрагддаг. Амьтны гаралтай өөх тос болоод амьтны гаралтай түүхийн ид бол ерөөсөө ашигладаггүй. Амьтны гаралтай түүхийн ид тийг боловсруулах явцад бас маш их хэмжээний тог цагилгаан шаарддаг байхгүй. Тэгэхээр бид нар ургамлын гаралтай түүхийн идийг бол сонгож авч ингэж үйлчлэгээ бол бас явуулж байгаа. Тэгээд 2003 оноос би өөрөө бас энэ веган амьдралын хөвшилд шилжээд явж байгаа. Тэгээд ер нь бие хөнгөн маш эрүүл сарвал байд юм лээ. Амьтны гаралтай юмыг одоо уургийг задлах гэж зовдөггүй тий. Их түргэн шингэцтэй тий. Эрүүл мэндийн хувьд бол ер нь веган хоолтой хүмүүс, махан хоолтой хүмүүсээс илүү байдаг. Тий. Тэгээд манайх бол ингээд яг үйлдвэр дээрээ 2003 оноос хойш өдөрт нэг удаа гэдэг нь өдрийнхөө хоолыг веганэр хийдэг. Дотроо галдаг хойтой тоогоочтой тэр хүн маань одоо веган хооллоор үйлчилдэг. Тэгээд хэдий одоо веган амьдралын хөвшлгүүч гэлээ гэсэн мах иддэг хүмүүс бас байгаа шүү дээ. Тэгээд тэд нар нэг удаа ингээд мах идэхгүй байхад бол бас тодорхой хэмжээний хүлэмжийн ялгаруулалтыг бол бас багасгаж байгаа. Тэгээд бас энэ өдөр ингээд ажил хийж байгаа хүмүүс ялангуяа ер нь ажил хийж байгаа хүмүүс бол энэ өдөрт ийм хөнгөн хоол идэхээр нойр нүрдэггүй, бие нь ядардаггүй гэсэн байдаг. Тэгээд манад орсон хүмүүс бол бас ер нь их зүгээр юм гээд ер нь бол их веган хоол хандлага руу их бас шилждэг. Өдрийн хоолныхоо нэг өдрийн өдрийн өдөр болгон одоо ажлын өдрүүдэд өдөрт нэг удаа л гэсэн үг. Нэг хоол нь веган хоол юм шүү дээ. Тий өдрийн манай компани өдрийн хоол нь веган хоол дотроо хийдэг л гэсэн үг. Зөв. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Янзтай ясны шүл хамтран ажиллаж байна. За тус шүлний хувьд бол одоо Монгол орны зэрлэг байгальд одоо бэлчээрлэж одоо шимт одоо ургамлаар эдээссэн үхрийн булгууны яснаас гаргаж явдаг. За үүнд бол хүний биед хэрэгцээтэй тэр уураг, за амин дэм, эрцээр одоо баялаг, за химийн ямар нэгэн нэмэлт болон нөөцлөгчд бол агуулаагүй байж байдаг. Монголчуудын хувьд бол дийлэнхтэй тэр мэдрэлийн ядаргаа болон за ядрах, сүлдэх, за тэр толгой өвдөх, за нойр гүдгч гэдэг юм уу эдгээр шинж тэмдэг их нийтлэг илэрж идэг. Энэ үед бол бид нар одоо эмээр бус, за хүнсээр өөрийгөө ангаахт илүү ихээр анхаарч одоо ясны шүлийг илүү сайн одоо идэж хэрэглэж хэрэгтэй. За ялангуяа тэр бага насны хүүхдэд ч гэсэн ясны шүлэлд одоо усанд оруулал илүү тамир тэнхийг нөхөх, дархлааг дэмжих энэ зүйлүүд бол байж идэг юм аа. Тийм учраас эмээр бус, за хүнсээр одоо ангаах шидэж орвол Янзтай ясны шүлэл.
Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч газар шим компани Artichoke эрүүл мэндийн ундаа хамтран ажиллаж байна. За энэ Artichoke-ийн хувьд бол за чихрийн шижийн өвчлөлийн үед бол хүний цусндах сахар хэмжээ ихсдэг. За түүнийг бууруулах, за мөн урьдчилан сэргийлэх, за мөн одоо хорлогууд байж энэ хүн арх уух, за тамхи татах, за химийн болон одоо тэр хоолны бусад одоо хорлогуудын үед бол тайлгдыг ач тустай. За мөн хоол боловсруулах, хоолны шингэлтэнд илүү ихээр сайнаар нөлөөлж идэг. За мөн одоо бүр шээс дамжуулах замын болон за илгэний бусад энэ олон төрлийн үйл ажиллагааг дэмжиж байдгаар илүү давуу талтай байдаг. За энэ Artichoke-ийг хүн одоо ууж эхлэх үед яадаг вэ гэхээр тухайн хүний ядаргаа тайлгдах, за мөн одоо тайвшрах, за мөн одоо тэр нойргуудл багасах, эрч хүч одоо ажлын одоо илүүхээр эрч хүчтэй болох зэрэг олон ач тус байж идэг. За хүн бол өдөрт нэг шил буюу 250 мл-ийн Artichoke-ийг бол уух боломжтой. За хордлогын хэмжээнээс хамаарат нэмэгдүүлэх боломжтой байдаг. Одоо жишээл өнөөдрийн манай дугаарыг үзэж байгаа веган хоолтонгуудын хувьд ч гэсэн хэрэглэх бүтээгдэхүүн бас хэцүү байгаад байдаг бол Monkrem компани бүтээгдэхүүнүүд бол веган хоолтонгуудад бол асуудалгүй байна тий. За тэгээ би сахад нэг асуух зүйл нь юу гэхээр үс бууралдаг талаар асууя гэж бодож байна л да. Үс ер нь яагаад ингэж зарим хүмүүс их бууралтаад байдаг. Одоо миний үс яг одоо жишээл нь 2 шанаагаараа жоохон бууралтаад эхэлсэн. Гэхдээ яг багасаа. Гэхдээ миний насны хүний хувьд бол бас бууралах тухай ярихаараа болоогүй л ахalta. Тэгэхээр үс ерөнхийдөө яг нь бууралтаад байдаг шалтгааны нэгдүгээр асуумаар байна. Тэгээд бас мөн Monkrem компани хувьд сая сүүлд гаргасан буурал усны шампунь байгаа. Энэ яг энд яаж нөлөөлөд байгаа гэдгийг бас асуумаар байна. За үс бууралдах шалтгаан гэдэг бол их олон янзын шалтгаан байгаа. За энэ эрүүл мэндийн шалтгаан байна, тийм ээ. Энэ одоо нөгөө буруу хооллолт тий одоо амьдралын буруу хөвшил гэхүүдээ тий хооллол тэгээд одоо нөгөө компьютерийн хэрэглээ хөдөлгөөн их багассан та бас холбоотой энэ эрдэс туталтай бас холбоотой удамшилтай холбоотой за тэгээд одоо бас л байнгын им тарианы хэрэглээ тий энэ ингээд маш олон хүчин зүйлээс бууралталт бол шалтгаалдаг юм байлээ. Тэгээд манай эрдэмтдийн баг Монгол Улсын их сургуулийн болормоо доктороор ахлуулсан орчны шинжилгээний тэнхэм тэгээд одоо нөгөө ангаахын үндэсний их сургуулийн эмч нар одоо доктор профессорууд инхтер доктор маань байж гэн баасан жаргал доктор маань байж гэн профессорууд байгаа. Эднэртэй хамтарсан судалгааны ажлыг бол бид нар буурал усныхаа бүтээгдэхүүн дээр одоо 19-20 онуудад эхнийх нь хийсэн. Дараа нь сайжруулад 22-23 онуудад бас хоёр дахь туршилт клиник судалгааныхаа ажлыг бол хийсэн. За ингээд хүмүүс бол бас бодохдоо яг ингээд ус бууралталт бол удамшил штэ гэд ингээд буурал устай хүмүүс манад орж ирдэг байхгүй. Тэгээд ингээд үзэхээр бас амьдралын буруу хөвшил ч юм уу нөгөө хідэн шалтгааных нь бас нэг нь байж л байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр зөвлөгөө өгөөд явуулдаг. Тэгээд сүүлийн үеийн одоо бусад эрдэмтдийн судалгаанаас ингээд үзэхэд ус одоо хит одоо залуу гараа бууралтаад байна шүү дээ тий. Одоо ингээд 40 хүрээгүй бууралтаж байна. 40 байтгаа бүр 20 бүр одоо 10 эдтэй хүмүүс их бууралтаж ирж байгаа. Манайд тий. Тэгэхээр энэ болохоор суурин эрдэмтдийн судалгаанаар сүүлийн үеийн судалгаагаар бол суурин амьдралын хөвшил, суурин амьдралын хэв маяг одоо тогтмол бус хоол гэж үздсэн мэлээ бас. Тий. За ингээд манай дээр бол яг энэ судалгааны үр дүнд бол одоо юу яасан баа нас 35-аас 55 насны хүмүүсийг хамруулсан. Ингээд хүмүүсийг хамруулад ингээд нийтдээ нэг 80 хүн хамруулсан. Тэгээд нас хүүс ер нь бараг тэнцүү шахуу. Ингээд 35-аас 55 насны эрүүл хүмүүсийг хамруулсан байхгүй. Тэгээд яг наснаас хамаарад бууралталт нь буурсан үр дүн бол 77% гарсан. Тэгэхээр зэрэг энэ бууралталтыг бол нэгдүгээрт манай бүтээгдэхүүн бол эрт бууралталтаас сэргийлж болно. Хоёрт нэгэнт бууралтцсан үсийг бол зөв арчилж зөв амьдралын хөвшил барих юм бол эргээд харалдаг. Мөн одоо нэг буурал үстэй ууданцараас хажуугаар нь зөндөө олон хар нөхөн төлжилтүүд гардаг. Тэгэхээр зэрэгэл нөгөө ууданцараа бүрэн цэвэрлсэн байна. Одоо үсний тэр тархилэг давхарга нь бол ууданцараасаа шимт хижээлээ бүрэн татаж авч байна. Манай бүтээгдэхүүнүүд бол шимт хижээлээ ууданцарт өгч чадчих байгаа юм байна гэсэн үг. Тий 77 хүртэл хувийн үр дүнтэй. Гэхдээ наснаас хамаарна. Зүгээр яг нас нь хит ингээд одоо 70-80-тай хүмүүс бол бас удаан хугацаа ордог гэсэн үг. Ямар ч байсан бол нэг сарын дотор үр дүн мэдрэгддэг.
Тэр нь болохоор хүний угаасаа биологийн ургалт чинь сардаа сантиметр юм чинь. Тэр хүний ус бол манай буурал усны бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад болвол дороос 1 см ургаж штэ. Тэгэхэд бол хажуугийн өснүүд нөхөн төлжилт нь хар гарна. Язоороос уул харалсан ийм юмнууд бол байдаг. Тэгээд буурал усны бүтээгдэхүүн маань зөвхөн эрт бууралталтаас сэргийлэхээс гадна одоо яг энэ буурал усны бүтээгдэхүүнийг хэрэглээд явж хахад усны диаметр бүдүүрдэг. Одоо нэгж усны диаметр бүдүүрнэ. Мөн нэг уутнаас гарах усны тоо нэмэгдэнэ. Одоо ус өтгөрнө гэсэн үг шүү дээ. Өтгөр нь бүдүүрнэ, ургалт нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгээ ийм сайхан үр дүнгууд гарсан манай судалгаа шинжилгээний ажлын үр дүн. Тэгэхээр буурал өсгөө хэрнээ буурал өснөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой бол. За. Тэгэхээр сүүлийн үед бас ус суулгадаг энэ одоо эмчилгээнүүд их яваад байна л да. Ялангуяа залуучууд яг энэ уртлын хэсгээр ингээд талцраад ус суулгаад байгаа. Тэгэхээр ус суулгаж байгаа хүмүүсийн хувьд одоо жишээлбэл одоо танаа бүтээгдэхүүнийг хэрэглэх ч юм уу, за эсвэл халгаа одоо салаан дээр очиж одоо ерөнхийдөө тэр арчилгааны зөв зүйлүүдийг асуух, судлах маягаар ер нь явах боломж хэрэг байдаг юм бол яг тэр ус суулгуул яах вэ? Энэ арчилгаа талаас бас хүмүүс асуугаасаа гэж над руу бас юм асуулт явуулсан байна. Зөв. Ер нь сүүлийн үед бол манай Монголд клиникүүд бас хүмүүс чинь гадаадд очиж суулгуулчаад ирдэг юм билээ штэ. Суулгасан хүмүүс манайхаар их ханддаг. Бас тухайн одоо клиникийн хүмүүс бас зөвлөж өгдөг билээ. Ус суулгалт гэдэг маань одоо устэй газраас нь одоо дагдсны ус ихтэй газраас нь л одоо ус багтай газар руу уутанцар руу ус суулгахаас гадна одоо зарим одоо ус унаад их удахаараа уутанцар нь идгэрчдэг штэ. Тэгэхээр уутанцар бий болгож одоо усыг суулгадаг байгаа. Тэгэхээр зэрэг бас мэдээж эрг нөгөө гаднаас суулгацсан хэдий өөр үсч гисэн гаднаас суулгацсан үсийг ингээд тухайн утанцарт нутгшуулах гэдэг чинь одоо арчилгааны асуудал яригддаг байхгүй. Тэгэхээр аль болох органик бүтээгдэхүүнээр арчлах. Тэгээд одоо энэ одоо тэр үсний тэр тархилаг хэсэг нь уутанцараасаа шимт хичээлээ бүрэн авдаг болсон цагт л үс нутгшаад ургаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр эмч нар ч гэсэн бусад салоонууд бол бас манай салоныг бас санал болгож байгаа. Өөрсдөө мэдээд ирсэн хүмүүс бас байдаг. Тэгээд маш их үр дүнтэй, маш их баярлсан сэтгэлтэй бол байдаг. Тэгээд ер нь баг тэр суулгасан үснүүд нь бүгд одоо хамлалаад урагчлаа гэдэг тий баяртай байдаг. Тэгэхээр яг одоо тэр чин уутанцраар нь суулгаж байна гэдэг чинь модыг үнсээр навьчид нэг газар суулгаж байгаа тийм ялгаагүй шүү дээ. Ерөөсөө яг энэ модыг тий мод тарих, цэцэг тарихтай яг адилхан баггүй тэр чинь. Модоо эхлээд үндэслүүлж агаад ингээд суулгадчихдаг штэ. Суулгаад тэгээд дараа нь борддог тий хөрсөндөө суулгаад бордно. Тийм ээ? Бордно, услана. Арчилгаа чухал шүү дээ. Суулгахаас гадна арчилгаа хамгийн чухал. Тэгээд тэр суулгахаасаа өмнө бас одоо арчилгаа хийлгэсэн байвал бас их зүгээр. Тэгэхээр суулгасан хүмүүс бол суулгаал хайчих юм бол тэр ус урахгүй байх ч магадлал айгүй өндөр. Тэр өндөр үнэтэй эмчилгээ хийлгэж тэрний арчилгаа сайн байх юм бол модыг сайн услаад арчлаад ирэхэд мод ямар гоё ургадаг лээ. Тэр шиг байх нэ. За тэгвэл мэдээж тэр үед аль болох органик бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй байх нь гэдгийг ус суулгасан залуучууд маань бас ойлгож авахаасаа. За тэгээд үсний талын яриагаа дуусгахын өмнө яг нэг зүйлийг би асуумаар л да. Олон хүн яг энийг асуусаа л гэж бодож байгаа. Тэгвэл яг та 60 гарцсан хүн байж иж одоо үс нь ингэж гоё хараараа байж байгаа тийм гоё залуу харагдаж байгаа. Энэ амьдралын хэм маягаасаа та уулзаж яг ямар шат амжилгаар та ингэж өдий хөрсөн учраас та ингэж гоё одоо хар хөстэй байна. Ерөнхийдөө харахад энэ үеийнхнээс маш залуу харагдаж шээ. Тийм үү, баярлалаа. За тэгээ ер нь бол ингээд би түрүү хэлсэн шүү дээ, залуу байхдаа сор тавьж ирсэн, будж ирсэн. Тэр залуу байхад ч нөгөө гоё нэг чухал. Хор холбогдлыг төдийлөн одоо бас анзаардаггүй ийм үе байдаг. Тэгээд яг энэ манайх чинь 2000 оноос эхлээд ер нь яг энэ үс одоо арьс арчилгаагаа насаа илүүтэй үс арчилгааны тал дээр илүү одоо ер нь үс арчилгаагаар дагнсан байхгүй юу. Яагаад гэвэл үсний бүтээгдэхүүн яг энэ үсний сайн бүтээгдэхүүн Монголд ингээ импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн орц найрлагыг хараад ахаар ер нь л энэ үсний сайн бүтээгдэхүүнийг ховор юм байна гэж ойлгоод ингээд үсний бүтээгдэхүүн үнэхээр энэ сайн бүтээгдэхүүн хийгээд энэ үс арчилгаагаар болов дагнсан. Тэгээд энэ ер нь би үсэндээ энэ хийм бодог янз бүрийн хийлгээгүй юм 30 жил болж байгаа. Тэгэхээр энэ одоо яг л өөрийнхөө бүтээгдэхүүнээр угаагаал өөрийнхөө маск тоснуудыг тавиал ингээл яг явж байгаа.
Тэгээ манайхан бас намайг мэднэ л дээ. Одоо салонд орж байгаа хүмүүсийн асуудаг гэсэн. Танаа захирал чинь өөрөө үнэхээр боддгоо юм уу? Тэгээд лавлж асуудаг гэсэн. Тэгэхээр үнэхээр одоо энэ юу бол тэгээд одоо арчилгаа бол их чухал юм байна гэдг нь бас харагдаж байгаа. Тэгээд бас энэ асуусан хүмүүст бол бас зөвлөдөг. Ер нь бол гүн цэвэрлэгээ ингээд тогтмол органик бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс бол гүн цэвэрлэгийг бол 14 юм уу сардаа нэг удаа их хангалттай. Тэгээд ер нь ингээд 7 хоног болгон маска тавиад тижээлийнхаа тосыг түрхээд уурга хэрэглээд ингээд яваарэ гэд ингээд тэгэхээр зэрэг аянда ус гоё байдаг. Бас нэг одоо хүмүүс тэр болгон мэддэггүй нэг энгийн юм бол үсээ сайн самжих хэрэгтэй. Тэ. Ер нь бол өдөртөө нэг өглөө босоод оройдоо тэ одоо массаж хийлгэж чаддгүй юм бол яг самжих хэрэгтэй. Тэгээд энэ бодис солилцоо дэмжиж өгдөг. Массаж л гэсэн үг шүү дээ самжин. Энэ бүдүүн юутай тэ. Массажны самнууд их гарцсан сүүлийн үед. Тий. Тэргээр одоо сайхан үсээ самнараа гэж хэлэх байна. Тэгээд бас нэг юм нь бол энэ хүмүүс үсээ их угаавал сайн гэж боддог. Тийм бол биш. Энэ бидний эрдэмтдийн судалгаа туршилтын үр дүнд бол 7 хоногт ер нь үсийг 2 л угаах хангалттай юм байна. Өдөр болго угаах бол муу юм биш. Муу. Яагаад тэгэхээр үсний одоо хуухны орчин биш үү? Хуухны орчинг өөрчилж идэг. За хуухны орчин гэдэг юу вэ гэхээр pH гэж ярьдаг шүү дээ. pH үзүүлэлт байдаг. За энэ нь бол яг ингээд хитрхи одоо хүчлэлэг 5-аас доошо болоод ирэхээрээ одоо энэ үсний ургалтууд авчирчдаг. Хитрхи хүчлэлэг буюу одоо 6-аас дээш 7-оос дээш энэ төр болоод ирэхээр одоо үсэнд эмгэг үүсгдэг байхгүй юу? Тэгэхээр энэ орчин үсний орчин их чухал. Тэгээ үсний орчинг одоо яаж хадгалах юм бэ? Тэнцвэртэй байлгах юм бэ? Нэг 5.5-аас 6.5 хооронд барьж ивэл үс өөрөө эрүүл юм гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тослогдохгүй одоо хураашгүй байна л гэсэн үг. Тэгэхээр та яг одоо жишээлбэл манай подкаст руу ирэхдээ ч гэсэн сая алхахтаа таксидх үедээ таксидад ирсэн баг те. Тэгэхээр одоо компанийн захирлууд ч юм уу ер нь одоо таны үеийн хүмүүс чинь нэг том харж бүлэглэл тавих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр та бол бас их танаа яг ажлын хүн хэлжсэн байхгүй манай захирал аяг алхахтгаа гэдэг. Тэгэхээр алхах нь гэдэг чинь бас өөр их чухал. Яг энэ залуу байх, амьдралын хэм маягтай байх энэ бүх зүйл тус байгаад шүү дээ. Та ерөнхийдөө өдөрт яг тогтмол алхаж гин үү те ер нь? Яг тогтмол гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр одоо ер нь боломжл гарвал алхах хичээдэг. Ер нь бол алхахдаг. Ялангуяа завтай л бол ер нь алхахдаг. Байгаль руу алхах тий. Дуртай. Өнөөдрийн манай зочин тий одоо химийн ухааны доктор, уран чимэг доктор шиг байхыг хүсвэл ерөнхийдөө амьдралын хэм маяг нь ямар байхыг бүгдээрээс сонсч авлаа. Тэгэхээр ер нь тодорхой хэмжээний бас веган хоол гэдэг зүйл ч гэсэн одоо энэ залуу байх бас энэ эрч хүчтэй байх энэ зүйлүүд их оролцоотой яалтчгүй байгаад шүү дээ тий. За тэгэхээр бид тэр өнөөдөр өстэй холбоотой яриа бол ингээд дуусч байна. Тэгэхээр хүмүүс бас мэдэх бах. Тэр талаас нь би асууя гэж бодож байна л да. Доктор Уна брэнд гэдэг бүгдээрээ цөөхөн харсан баг. Би бол автобусан дээр харж байсан. Автобусан дээр тэгээд жүжигчин уугна рекламанд тоглолцсон. Тэгээд доктор Уна гэхээр би Монголд одоо хийсэн юм гоё бүтээгдэхүүн гарч байгаа юм байна гэдэг тухайд бодож ирсэн. Тэгээд яг тэр яг одоо үүсгэн байгуулсан Монкрен компаниг бас үүсгэн байгуулсан. Дээрээс нь хим ухааны доктор тэгээд таныг байна гэдгийг бол би бас сүулт мэдлээ л дээ. Тэгэхээр бас дээрээс нь яг энэ доктор Уна брендийн талаар би заавал асуумаар байна. Тэр монголчуудын хувьд бол энэ амны хүнд ирүүл ах уу гэдэг зүйл бол маш асуудалтай байдаг. Та өөрөө химчгүн учраас мэдээж тэр шүднийооны одоо найрлагуудыг бас нэлийн хараад Монголдоо ч гэсэн яг органик тэр бүтээгдэхүүнийг гаргая гэж зорьсон баг. Би ч гэсэн одоо доктор Уна брендийн шүдний yoог бол гэр бүлээрээ хэрэгэлдэг. Тэгэхээр та яг энэ талаас шүднийооны зах зээл Монголд юу ямар байна? Орц найрлага нь яг ямар байгаад байгаа? Тэгээ доктор Уна брендийн онцлог давуу талын хоёул бас ярэ. За доктор Уна брэнд бол яг би нөгөө доктор хамгаалчаад ер нь нэг өөрийнхөө нэртэй нэг брендийг бий болгоё гэж бас бодож явсан. Тэгээд ер нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийгээд ингээд ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнний орц найрлагыг
ер нь их хвчлийн импортын байдаг штэ. Орц найрлагыг хараад байсан чинь ер нь л нэг синтетик химийн гаралтай наалтц бохирдол үүсгдэг ийм бүтээгдэхүүнүүд байсан. Тэгээд ер нь яг эрүүл тий ийм аяга тавг угаагч одоо шүдний оо гэдэг чинь бол бас шууд амруу ордог зүйл шүү дээ. Тэгэхээр яг хүнсний шаардлага хангах хэрэгтэй тий. Тэгээд ингээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийж явахдаа доктор Уна брендийг бий болгосон. Тэгээд энэ 2017 онд одоо яг бий болсон брэнд маань байгаа. Тэгээд энэ ахуйн хэрэглээний зориултын тий. Сүүлийн үед бол бас энэ аяга тавг угаагч хөөсөн савн гэд гарлаа. Бактери устгагчтай хөөсөн савнгууд бас гарсан байж байгаа. Тэгээд ер нь шүднийооны тухайд гэх юм бол бас шүднийооны их хвчлийн импортын байдаг. Манай компани тухайд гэх юм бол 1996 онд Монголын анхны тан гэд нэртэй шүдний оог бас үйлдвэрлэж гаргаж исэн. Тан гэд оо. Тэгээд энэ дээр үндэслээд ер нь ингээд залгисан ч те шүстэй хамт залгий, устаа хамт залгигдсан ч гэсэн гим хоргүй ийм л юм байх хэрэгтэй юм байна. Гэд ер нь их найрлага, урц найрлагыг их судалж ингэж бол хийсэн. Тэгээд шүдний хоон дээр гэдэг юм бол бас хэрэглэгчд маань бол бас урц найрлагаа уншиж сурах хэрэгтэй. Урц найрлагаа уншаад аль нь хортой, аль нь хоргүй гэдгийг зайлшгүй мэдэх шаардлагатай. Ер нь бүтээгдэхүүнүүд дээр тавигдсан урц найрлага гэдэг штеп. Тэрний бол хамгийн түрүүнд бичигдсэн нь тухайн бүтээгдэхүүнд хамгийн их агуулмжтай орц гэсэн үг гэдэг. Тэгээ хамгийн ихээсээ бага хүртлээр дараалуулж бичдэг баггүй юу. Тэгэхээр энэ орц найрлагыг унших их чухал. Одоо орц найрлагыг бол яаж унших вэ гэхээр интернет дээр байж байгаа шүү дээ. Бит тухайн орцыг бичээл ингээл гарал үүсэл хорог чанар нь байж байгаа байхгүй юу. Бүр одоо зарим нэгэн одоо бүтээгдэхүүнүүд бол одоо түүхийд нь бол бас худалдааны нэр болоод химийн нэр хоёр нь ялгаатай байх тохиолдол бас байдгийн. Жишээлбэл силикон гэл байгаа шүү дээ. Үсний одоо ангижруулагч, шампунь бүхэл юмд ордог. Силикон гэл байхад силикон гэж бичигддэг байхгүй юу? Диметикон, триметикон, циклометикон гэсэн юугаар бичигддэг. Тэгэхээр зэрэг мэрэгжлийн байгууллагуудаас асуух. Тэ. Манай хувьд гэх юм бол манай пэйжүүд байгаа. Доктор Уна тэгэл халгаа клиник салон халгаа гэсэн пэйжүүд байгаа. Тэр пэйжүүдээс бол бас хэрэглэгчд маань асууж болно. Одоо юуны ч орц найрлагыг бол асуусан бид нар бас хариулаад туслаад өгч болно гэсэн үг. Тэгэхээр одоо бүтээгдэхүүнийг сонгож авахдаа орц найрлага чухал байх нь шүү дээ тий. Тэгэхээр шүднийооны тухайд гэдэг юм бол ингээ онцлох одоо элементүүд нь бол хөөсрүүлэгч байдаг. Одоо хөөсрүүлэгч гэдэг нь бол хөөсөрдөггүй шүдний оог хүмүүс нэг хэрэглэдэггүй шүү дээ. Тэгэхээр хөөсөрдөг шүдний оог хамгийн сайн биш байдаг байхгүй. Хөөсөрдөг их хөөсрөлттэй тусмаа муу байх магадлал өндөртэй байдаг. Нөгөө жоохон хороо чанартай байдаг. Тий гэсэн үг. Ягаад тэгэхээр тэр нь бас нөгөө ямар хөөсрүүлэгч хэрэгэлсэн бэ гэдгээс шалтгаалдаг. Одоо ихэвчлэн CLS гэдэг байна шүү дээ тий. SLS гэдэг тэр чинь болохоор содиум лаурил сульфат гэдэг ийм хөөсрүүлэгч байдаг байхгүй. Ихэнх импортын онуудад бол SLS гэж бичсэн байгаа. Энийг бол хоригдсон баггүй. Энийг бол хор тавдар үүсгэх магадлалтай гэдэг хоригдсон байгаа. Тэгэхээр энэ SLS гэд бичсэн одоо шүтний оноос аль болохоор татгалзах хэрэгтэй байгаа. Бас титаниум диоксид гэдэг байгаа. Энэ нь болохоор титаны давхар эсэлгээд энийг бол бас Европын химийн холбооноос хоригдсон байгаа. Тэгээ энэ бас хор тавдар үүсгэх эрсдэлтэй гэдэг хоригдсон. Гэх мэтийн энэ хоригдсон болоод хязгаарлагдмал хэмжээтэй хэрэглэх бодис байна уугүй юу гэдгийг бас их сайн нэгтэлж үзэж худалдаа авалтаа хийх хэрэгтэй байгаа. За голлох одоо хортой элементүүд гэдэг юм л энэ хоёр байна. CLS, титаниум диоксид байна. Үүнээс гадна нөгөө фтортой гэдэг шүү дээ, натриум флорид гэдэг байгаа. За энэ нь бол шүтний ондны орц найрлаганд ордог. Боловчиг одоо энэ нь болохоор зэрэг энэ хүний одоо энэ боргоцоо булчирхай гэдэг шүү дээ, тий. Энэ боргоцоо булчирхайг шохоожулдаг ийм үйлдэлтийг тогтооцсон байгаа. За энэ боргоцоо булчирхай чулуучаараа яадаг юм бэ гэхээр хүний зүн совин алдагддаг. Зүн совин одоо хүн дээд бие гэж ярьдаг шүү дээ. Дээд биеэс авах мэдрэмж байхгүй болдог. Хүн одоо мэдрэмжгүй болохоор ч нэг робот л
болно гэсэн үг үстэй тий. Тэгэхээр одоо хүүхэд бол төрөхдөө энэ боргоцоо булчирханы ажиллагаатай төрдөг. Зохиох хэмжээний шингэн ялгаруулж ажиллагаатай байдаг 3 нас хүртлээ. Тэгээ 3 наснаас хойш одоо энэ амьдралын суурин амьдралын хөвшил тэгээд энэ идэж хэрглэж байгаа юмнуудаасаа усанд хүртэл бас фотор байдаг шүү дээ. Тэгээ фоторгүй ус уух тий бас фоторгүй оо хэрэглэх айгуу чухал байдаг. Тэгэхээр энэ нөгөө зүнгийн мэдрэмжийг хаана гэсэн үг байдаг. Тэгэхээр энэ аль болохоор фотортой оноос бол бас татгалцсан зүйтэй. Бас нөгөөтэй бүр нэг анхаарах орц бол энэ содиум сахарин гэдэг. Энэ бол амт оруулагч аахгүй юу? Нөгөө хиймэл сахар. Зарим төрөл чиж ер нь ундаануудад энэ хиймэл сахарыг чинь одоо нөгөө sugar free гэсэн мөртлөө энийг хэрэглэждэг байхгүй юу? Содиум сахарин гэдэг синтетик сахар гэсэн. Энэ нь бол шүд цооролт нөгөө энгийн сахараасаа илүү шүд цооролтод нөлөөлдөг. Тэгээ энэ содиум сахарын бол амтыг засдаг байхгүй юу? Тухайн одоо шүдний оонны орц найрлаганд орж байгаа амт чинь янз янзын амттай байж тээ энийг бол засдаг. Тийм орц найрлага байгаа. Тэгэхээр энэ бол шүд цооролтод нөлөөлдөг гэсэн үг. Тийм. Тэгэхээр эдгээр одоо чухал энэ эдгээр одоо хортой 4 орц найрлага байна уу юу гэдгийг энэ төрөнд анхаарах хэрэгтэй. Манайх бол яг доктор Уна шүдний хогоо хийхдээ эдгээр орц найрлагуудыг бол агуулгаагүйгээс гадна одоо манай нөөшлөгч бодис гэлтэхэд бас нөөшлөгч бодис гэд парабен гэдэг идэг шүү дээ. Эн чинь бас хор тавдрыг үүсгэж гэд ер нь бол хоригдсан байгаа. Тэгэхээр манайх бол нөөцлөгч бодис бусад бодисууд гэлтэхэд дандаа хүнсний шаардлага гэсэн. Хүнсний нөөшлөгч хэрэглэн те одоо талах боомд хэрэглэдэг те нөөшлөгч бодис яг зохих хэмжээнд зөвшөөрөх хэмжээгээр хэрэглэдэг. Мөн бас одоо гэл үүсгэгчийг бол синтетик гэл үүсгэгч хэрэглэдэггүй. Карбопол энтер гэлтэй. Тэгэл полиэтилен гликолын одоо нэгдэл энтерийг хэрэглэдэг штэ. Тэгэхэд манайх бол ямар ч бүтээгдэхүүндээ шүдний ондоо органик уусгагч хэрэглэдэггүй. Органик уусгагч гэдэг маань одоо байгалийн уусгагч гэсэн үг биш шүү. Органик уусгагч гэдэг нь синтетик химийн уусгагч гэсэн үг. Уусгагч хэрэглэдэггүй. Тэгээ гээлэн бүтээгдэхүүндээ бол шошны давиргай хэрэглэж байгаа. Тий. Шошноос одоо гаргаж авсан давиргай. Ер нь манай бүтээгдэхүүнд бүгд л хүнсний шаардлага гэсэн ийм түүх хийдүүдийг бол сонгож авдаг. Тэрүүгээр бол эрүүл бүтээгдэхүүн нэг одоо тухайн бүтээгдэхүүнийг яг бага хэмд боловсруулж ингэж л гаргаж авсан бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр зэрэг бол яг энэ одоо эрүүл мэндэд ямар ч хор нөлөө байхгүй. Тэгэхээр нөө сая та ярьлаа шүү дээ. Өмнө нь бас би нэг өөр подкаст нэр үзэж байхад бас яг эрүүл нүүрний талын нэг мэдслийн доктор байсан баха. Яг энэ фотортой хэрэглэхийн бас сөрөгдлөлтийг ярьжсэн байхгүй. Тэгээд хүмүүсийг тэн дээрс юу гэж болгож авсан бэхээр тэгвэл фоторгүй гэж байдаг юм уу гэдэг нэг анхаарал тэмдэг гараад ирчих واخхой. Тэгэхээр зах зээл дээр байгаа дийлэнх оонууд ер нь фотортой байгаа бах тий. Дийлэнх янз янз л байгаа. Ер нь бол фоторгүй бол бас байдгийн. Тэгээд бас нэг энэ сүүлийн үед нэг тренд болоод байгаа импортын оонуудаас нөгөө цайруулах гээд шүд цайруулах гээд байгаа. Шүд цайруулахооны найрлаганд бол тэр пероксид ордог байхгүй юу? Пероксид орж байгаа. Тэр ус төрөгчийн хэсэл. Тэгээд пероксид ороход бол шүдийг бол цайруулна. Угаасаа пероксид чинь цайруулах үйлчилгээтэй юм чинь одоо нөгөө цайруулагчид бас найрлаганд нь ордог штэ. Цайруулах үйлчилгээтэй цайруулахад бол цайруулна. Удаан хугацаагаар хэрэглэхэд бол шүдний паалан хэврэгшүүлдэг. Одоо зүгээр л шүд цооролт үүсэл шүдэн хэврэгшээл одоо ингээл паалан хэврэгшээл идэг штэ залуучуудын тий. Тэр угаагаад одоо арчлаад байх цэл цоороод идэг штэ зарим. Тий. Тэгэхээр энэ бол тэр найрлаганд нь энэ ус төрөгчийн хэсэл байна уугүй юу гэдгийг бас сайтар анхаараарай гэж хэлмээр байна. Тий зүгээр цайруулах оонуудад болвол ер нь тэр кальцийн бэлтгэлтэй тэгж гэдэг юм уу найрлагантай тий эрдэсийн гаралтай оонууд бол илүү одоо үрэлт үүсгэж маягаар тий өнгөрийг бас арилгадаг гэж үздэг. Бас одоо шүд цайрнаа, шүдийг арчилнаа гэдэг чинь угаалтын тавтамжаас их хамаардаг шүү дээ тий. Ингээл одоо янз бүрийн өнгөтэй юм мэдж уучаал угаахгүй байгаа л байвал мэдээж эерэг шүдний өнгө өөрчлөгдөн штэ баалан өнгө суун тий өнгө суун штэ. Тэгэхээр угаалтын тавтамж гэдэг бол бас их чухал байдаг шүү. Тэгэхээр фотортой хэрэглэхээс айлгуулах татгалзах юм байна. Нөөцлөгч бодис
байгаас татгалзах юм. Ямар нөөцлөгч бодис байна гэдгийг бас сайтар хараад тэр нөөцлөгч бодисоо бас Google дээр харахаар тий гарал үүсэл нь ямар байна гэд ингээд гараад ирнэ. Одоо нэг үеэ бодоход бол одоо их амар болцсон шүү дээ бас. Мэдээлүүд нь гараад ирнэ шүү. Гараад ирнэ. Тэгэхээр өнөөдрийн бас дугаарыг үзэж байгаа хүмүүс сая дурдсан тэр найрлагууд байна уугүй юу гэдгийг яг одоо шүдний ондорсоо хараараа тий тэрийг бас анхааруулж хэлмээр байна. За тэгээд мэдээж яг саяхан ярьсан олон шаардлагуудыг хангасан шүдний оо гэвэл доктор Уна брендийн шүдний оо байгаа юм байна. Би тэгэхээр маш зөв шүдний оогоо хэрэглэж байгаа юм байна. Тэгэхээр яг сая яг хэлсэн зүйлүүдийг сонссон чинь нэрэ гэдэг зүйл бодогдож байна л да. Нэрээ одоо жишээл би өөр шүдний оогоор угаажсан бол шууд гэртээ очиод хармаар санагдчих байгаа байхгүй. Тэгэхээр яг энийг үзэж байгаа хүмүүс найрлага хараарай. За тэгээд Mala Mola брэнд бас байгаа тий. Энэ болохоор тусдаа брэнд. Хүүхдүүд рүүгээ илүү чиглэсэн брэнд. Тий, яг нь шүдний он дээр би нэг юм нэмээд хэлчихв. Манайх ч ер нь үндсэн 2 төрлийн шүдний байгаа шүү дээ, том хүний. За энэ оны нэг нь бол бас нөгөө амны хүндийн өрсөлийн эсрэг гэж байгаа. Тэгээ амны хүндий чинь бас өрсөх гээд идэр шүү дээ. Тий, одоо нэм бактери үржих битүү орчин шүү дээ. Тий, чинь гаднаас одоо хоол хүнс их авдаг тий. Тэр утгаараа бол бид нар энэ шүд буйлны өрсөлийн эсрэг энэ 5 салаатаа бас хийж байгаа шүү дээ. Тэгээд энэ 5 салаа бол бас уламжлалт ургамал. Тийм. Аргаах бодис ихтэй. Тэгээ ер нь 5 салаа гэж энэ аптекуудад бас хотоодны шархны эсрэгтэй бэлтгэлүүд хийдэг. Ер нь энэ им дургамал шүү дээ бас өөрөө. Им дургамал аргаах бодисын агуулмж ихтэй. Энэ шархыг бол хурдан идгээд аниадаг тийм. Им байгаа. Тэгээд би өөрөө бас манай гэрийн хүн ч гэсэн бас битээр энэ өмнө нь ингээд нэг юм бойлноос тус гардаг гэсэн. Тэгээд энэ оогоо өөртөө зүгээр 5 салаа ингээд хандаар зайлж яснаа. Энийг оо болгочвол яадаг ингээд болгочихсон түүхтэй байхгүй. Тэгэхээр зэрэг энэ ер нь бол бойлны өрсөл их сайн байгаа. Тэгэхээр доктор Уна брендийн шүтний он дээр яг насан туршидийнх нь 2 байсан шүү дээ. Нэг нь шүд хариулах, нэг нь болохоор өрсөлийн эсрэг. Тэгэхээр өрсөлийн эсрэг дээр нь 5 салааны хоёулын дээр нь байна уу? Өрсөлийн эсрэг дээр нь 5 салаа байгаа. Нөгөө цайруулах дээр нь бол эрдэсийн гаралтай түүхий үргэлтийг сайжруулах зорилгоор байж байгаа. Өндөр одоо хурдан түргэн цайруулдаг тийм хими найрлага бол агуулгааг байгаа. Энэ хоёр шүдний байгаа гэхдээ хоёулыг нь авчаад ээлжлээд дугаагаад ичвс болох Тийм тий. бол. Би бол яг тэгж л угааж байгаа. Тэгвэл зөв угааж байгаа юм. За тэгээ Mala Mola брендийн хувьд болохоор бас хүүхдийн шүдний оо байгаа. Гарын бактери устгагч савн байгаа тий. Тэгээ өөр юу байгаад байдаг үлээ. Доктор юу Mala Mola дээр үү? Mala Mola дээр бол Mala Mola бас түүхтэй. Манайх ер нь дэгдэхээ гээд брендтэй байсан. 13 онд хийжсэн. Дэгдэхээгээд хүүхдийн үс арьс арчилгааны иж бүрдэл гэж гаргаж ирсэн. Тостойгоо шампунтойгоо гэж дэгдэхээгээд хөрхөн брэнд гаргаж ирсэн байхгүй. Тэгээ энийг бодож явж байгаад ер нь нэлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд шинжлэх ухааны үндсийг нэлээд судлаад ингээд Mala Mola брэнд болгоод ингээ гаргаж байгаа. Тэгээд манай Mala Mola брэндэд бол хүүхдийн одоо 0 тий дөнгөж төрсэн хүүхдээс ахуулаад ер нь 12 насны хүртэл хүүхд хэрэглэж болно гэсэн үг. Гэхдээ 10-аас дээш насны хүүхдүүд бол жижиг хүүхдийн юм гээд хэрэглэдэггүй гэсэн. Тийм тэгээд ер нь бол яг үс бие арчилгааны бүтээгдэхүүнүүд бол байгаа. Тэгээд ер нь одоо сүүлд гарын хөөсөн савн гарсан тий. Үс биеийн шампунь байгаа. Биеийн үс биеийн тос байгаа. Тий. Тэгээд шүдний оо байгаа. Тэгээд Mala Mola маань гарсанд их олон хүүхдүүдийн талархлыг хүлээж эцэг эхчүүд нь бас хүүхэд нөгөө шүдэ угаахгүй их зовоодаг байсан. Тэгээд тэг нэг амарлаа гэсэн хүмүүс бас манай зөндө ханддаг. Тэр чинь анимашн Google-тэй киногаар айгүй эрүүл мэндийн боловсролыг олгоо авчтай юм тийм. Тийм бас тэгээ хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой бас манайхан ажиллаж байгаа. Тийм. Тэгээд цаашдаа бас Mala Mola брэнд дээрээ хүүхдийн энэ үс бие арчилгааны бүтээгдэхүүн дээр бас бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийгээд л явж байгаа. Тийм. Монг крем гэдэг чинь одоо мон гэдэг чинь Монгол гэсэн үг те. Крем хэр чин анх үг нь бол үүсэл гарлан гоо сайхан тал руугаа Тийм. ихэлсэн юм шиг байна. Тийм. Тэр нь цаашдаа та бүх хүмүүсийг гоо сайхан тал руугаа ч юм уу орох тийм
бодол төлөвлөгөө байдаг болов. Ер нь бол байдгийн. Ер нь бол байгаа. Тэгээд одоо бол зах зээл бас өрсөлдөж ихтэй, тийм ээ. Тэр 89 90-ад оны үед манай хийжсэн тосыг бол бас одоо хүртэл бас зарим хүмүүс бас сурлаад танах тосоо хийхгүй мүү гэд ингэдэг. Тий. Тэгэхээр бодоход бас гайгүйч тос байсан юм шиг тий. Байгаа юм. Тэгээд нэгэнт хийвэл эрүүл хамгийн гол нь эрүүл. Тэгээд чанартай үнэхээр хүнд үр дүнтэй. Хүн одоо хэрэглэхэд үр дүнтэй л ямиг хийн гэж манай хамт олон зорддог. Угаасаа хэрэггүй юмыг хийгээд бол тий хог штэ тий. Тэгээд хэрэггүй цагийн гарц гэж үзэж байгаа. Тийм учраас манай бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хугацаа ер нь нэлээ их удаан байдаг. Тийм байна. Тэдэн жилийн өмнөөс гэдэг амар урт хугацаа сонсогдоод шүү дээ. Тийм. Тэгээ ер нь бол харахаар зарим компаниуд чинь яг нэг жоохон юм болол амар л реклам хийгээл хүмүүсээр ингээл одоо рекламдуулаад байдаг бол танайх бол яг тийм миний харснаар бол маш бага юм байлээ. Яг нь маркетинг тодорхой хэмжээнд бол байгаа. Гэхдээ хэтэрхий ингэж юмыг ингэж улаарлж бид нар тэглээ бид нар инглээ гэдэг нэг юм цэжид дэлцсэн юм танаад бол миний яг харснаар бол байхгүй маш даруухан гэж харсан. Тэгээд дээрээсээ ингээд судлаа тантай ч гэсэн өнөөдөр би ингээд яриад өөрөө бас хэрэглэгч хүний хувьд дээрээс нь өнөөдөр ингээд нэлээд олон мэдээллийг хиймж хүний хувьд ингээд танаас ингээд мэдэж авахд бол надад айгүй олон хэрэгцээтэй мэдээллүүдийг авлаа. Тэгээ яг хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд дээр ч гэсэн айгүй гоё бат итгэлтэй. Би өөрөө судалсан ч гэсэн сая таны хэлсэн зүйлүүдийг бодсон чинь бүр үнэхээр өөрөө бат итгэлтэй боллоо. Тэгээ надад бол маш гоё өст давхар мэдлэг мэдээлэл болсон тийм гоё дугаар санагдлаа. Тэгээд ямар ч сан та бүхний ажилд амжилт хүсье. Тэгээд танаа үйлдвэр дээр би бас очиж сонирхож үзнэ гэж бодож байна. За тэгээрээ урьчи тэг өдрийн хоолоор бас ирээд веган хоол гэж ямар хоол байдгийг те. Веган хоол нэгдэж үзнэ. Тий, манай хамт олонтой бас танилцаад тий санал сэтгэлийн аваад тий тэгээрээ. Тэгээ. За түүхийг бүтээлцэж одоо брендийг цогцлоож байгаа компанийнхаа хамт олонд одоо баяр талархлаа, баярлж явдаг, талархаж явдаг илэрхийлье. За хамтран зүтгэдэг гэр бүлдээ болоод хамтран ажилдаг бүхэл байгууллага хамт олон тэгээд хамтран ажилдаг эрдэмтдээ бас чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. За эрүүл хэрэглээг одоо ард түмэндээ түгээж ажиллаж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд би өнөөдрийн яриан дээрээс бас нэг зүйлийг бас дотор ойлгож авлаа. Одоо яг олон одоо ямар нэгэн компани үүсгэн байгуулсан ч гэдэг юм уу маш олон бизнесийн салбарт хүчээ үзэж байгаа хүмүүсээс өнөөдөр эрүүл мэндийн талаас өнөөдөр манай дугаарыг үзэж байгаа бол яг ингэж одоо толгой компани зорилго чиглэл нь өөрөө айгүй гоё юм эрүүл үндэстэй те их орон гэлтгүй байгаль дэлхийгээ ингэ үр хойжоо бодсон юм гоё сэтгэлгээгээр ард түмэндээ бас ингэж эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас танаа байгууллага хамт олон бол маш гоё үлгэр дуурайл болох бах. Тэгээд өнөөдөр манай подкастыг үзэж байгаа хүмүүс ч гэсэн маш гоё одоо үйлчлүүлсэн хүмүүс, үр дүнгээ үзүүлсэн хүмүүсээ бол доор нь комент бичээрэй. Гол нь тэр бодиттой сэтгэлүүд бидэнд маш чухал. Тэгээд ямар ч өнөөдрийн дугаард бол одоо бид хоёрын ярилцсан одоо энэ дугаар танд хүрэхин тулд мэдээж ивент итгэгчийн тусламж шаарддаг. Тэгээд мэдээж яг энэ дугааруудыг бас Monkrem компани одоо бас урт хугацаанд хамтарч ажиллаж байгаа. Бид бүхэн зүгээр хамтарч ажиллая гэхээр нь бол хамтарч ажилдаггүй. Түүнийг маш сайн судалж, шинжилж үзэж, хэрэглэгч талаас нь үзээд зөвшөөрсөн үедээ мэдээж чи эрүүл мэндийн дугаар учраас аль болох эргээд нэг хүнд одоо тодорхой хэмжээний шүүмжил аль болох авахыг бид хүсдэггүй учраас тэр бид бүхний шалгуурт бол Monkrem компани бүтээгдэхүүнүүд бол үнэхээр сайн нийцсэн учраас бид бүхэн та бүхэн ч маш талархаж байгаа. Манай дугааруудыг ивент итгэж ажиллаж байгаа. За тэгээ бид нар аль болох үндэсний үйлдвэрлэгчүүдтэй компаниудтай хамтарч ажиллах нэлээд дуртай. Дээрээс нь газар шим компани одоо хамтарч ажиллаж байгаа Artichoke брэнд. Та бас одоо өөрөө хиймч хүн учраас Artichoke-ийн аж тусыг маш сайн мэдж байгаа бах. За тэгээд бас янзтай ясны шүл хамтарч ажиллаж байгаа. Тэгээ яг веган хоолтнуудын хувьд бол янзтай ясны шүл бол арай жоохон эсрэг болж байгаа. Гэхдээ Монгол хүмүүсийн яг одоо бие махбод физиологт бол бас энэ ясны шүл өөрөө маш гоё таарч тамиртын хийх нөхч хийдэг. За тэгээд мөн одоо яг одоо энэ дугаар бол асалт мэд эмнэлэг дээрээс хүрч байгаа учраас асалт мэд эмнэлэг одоо бас тусламж үйлчлэгээ цаг аллуу иргэдэд үзүүлж байгаа шүү. Тэгээд ивент итгэж байгаа компани одоо энэ бүх хүмүүстээ ямар ч маш их талархаж байна. За подкастт урьж оролцуулсанд бас баярлж байна. За тэгээд манай яг
нэвтрүүлэгт оролцсон талархаж бас энэ Солонгосын одоо хүн ороход байгаа. Би бас одоо веган тал руугаа хүн учраас бас яг нэвэнтэд чинь бэлгээ бас өгж байгаа нь зөв юм байна гэж харж байна л да. Уулын зэрлэг хүн ороход байгаа. Тэгээд та энийг бас хэрэгжилж үзээрэй. Энэ бас таны шалгууртад бас сайн нийцэх баха гэж. За баярлалаа. За тэгээ өнөөдрийн дугаарыг үзсэн хүмүүс бол мэдээж үс арчилгаа гэдэг зүйл ямар их чухал юм бэ? Одоо хүн болгоно л нэрээ бүр одоо жоох хүүхдүүдээс эхлээд үс нь халцраал. За настай хүмүүс, ер нь залуучууд маань хар эрт бууралтаал, үс нь халцраад. За энэ асуудлууд бол ялангуяа бас төрсний дараа ээжүүд маань ч гэсэн асуудал маш их байдаг. За тэгээ үсээ яаж арчилах вэ, яах вэ гэдэг маш олон хайлт байдаг бол тэр хайлтанд чинь өнөөдөр манай дугаар маш том одоо эрүүл мэндийн хөрөнгө оруулалт байсан болов уу гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн бид бүхэнд энэ одоо урилгыг хүлээж аваад бас одоо маш олон одоо хиймч хүн орж байгаа учраас маш гоё тэр орц найрлагуудыг анхаарах талуудыг биднэрт хэлж өглөө. Тэгээд сан сэтгэлээ доор манайхан бичээрэй. Манай зочид маань сан сэтгэлээ яг тэрийг орж уншдаг юм байлаа шүү. Тэгээд маш гоё урмын өгнүүд хайрладаг хүмүүстэй л талархаж байна. За тэгээд комент чээд лайк дараад бас subscribe дараарай. Дараагийн чухал эрүүл мэндийн цувралаар хэрхэн уулзлаа. Баяртай.